Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргье. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ улирлын 32 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За ингээд өнөөдрийн дугаараар бид шигшээ бөгөөдийн цуглаалтай холбоотойгоор өнгөрсөн 7 хоногт болсон Nations League, за дэлхийн аварга өрсөлдсөн шатны тоглолтууд юу болов айл багууд хинийгээ хожив яав гэдэг талаар одоо мэдээллүүдийг ярилцахаар дөрүүлээ цуглажээ. Бүгд нарийн мэндийг хүргье. За өнөөдрийн дугаар бол эн чинь сүүлийн шигшээгийн цуглаалтай дугаар чинь 14 дугаар дугаар байсан юм байна. Өнөөдөр бол 32 бас нэлээд хугацаа өнгөрсөн байна. Үндэстнүүдийн лиг боллоо. Үндэстнүүдийн лиг энэ жилээс анх удаага шууд нөгөө хэсгийн тэргүүн дөрвөн багийг хагшигшээ гэдэг нэг улсад тоглоулдаг байсныхаа болоод хэсгээ тэргүүлсэн эхний 2 багийг гээд нийтдээ 8 багийг буюу шүгийн 8-ыг тоглоулдаг болсон. За ингэснээр дараах учраа нуусан. Эхнээс нь үзье. Франц, Хорватын хариу тоглолт байна. Ер нь хэд 8 том баг тий. Тэгсэн. Угсаа энэ 8 Европын аваргын шүгэн 8 дүүлэхэд хинч гайхгүй тий. Ийм 8 баг гэсэн. Яг л Европын топ 8 баг л байна гэсэн үг л дээ. Одоогоор бол Англиас басна л дээ. Англи бол бэлэг тавьж байгаа тий. Тэгээд эхний тоглолт Хайдук сплитийн цэмгэлтэд болоод Хорватын шиг 2 дэх бол хоцсон байсан. Хариу тоглолт ингээ Пакта Принцэд болсон тий. Принц хотод болсон. Баколо. За тэгээд Францын шиг 2 өнгөөр хожих даалгавартай байсан. Үнээр мундад авсан Францын шиг бол Мбаппе олон боломж бол ясан. Ливакович бол маш сайн хаасан. За одоо ингээ 2 дугаар ихэлсэн одоо юм байдал бишцэн. За Модрич орж ирээд Мбаппег бол шахаад унгаачихсан хаалтай цогцолтоос Майкл Олисе Олисээр ингэ зөх тоглож мундаг болсон байна. Олисе бөмбөгний ард ирэхэд бол хинч ортохгүй л шүү дээ. Мбаппе юм ч ярихгүй л шүү дээ. За Олисе угсаа зөхнөө гэдэг те. яг энэ байрлал ч их айтайхан өмөртөн тий. За ингээд Златко Даличийн мөрөөдөл бол Хорватын шигшээ багтаа цом авах бол байгаад байгаа. Тэгээд 2 удаа ойрхон очсон. Тэгээд чадаагүй. За одоо ингээд магадгүй яг энэ Хорватын шигшээг алтан үеийн багийн сүүлийн дайралт гэж болно л та. Nations League дээр бол миний бодлоор Хорватын шигшээ чинь тэр нөгөө алтан үеийн ерөнхийдөө айгуу гоё алгуурхан шинжлэгдчихлээ гэж боддог шүү дээ. Сусал бэд үү? Тий. баг багаараа тий. Баг багаараа. Тэр нөгөө хуучулч ерөнхийдөө байхгүй болоод за одоо ингээд шинэ үе болоод баларх юм болов гэж айгуу гоё бас залгачгүй гэж байна. Модрич Перишич хоёр л байгаа юм шүү дээ. Коуч Гэхдээ зөндөө усууд байхгүй болсон л доо ер нь. тэмээд үлдсэн нөө Тэг үлдсэн. тий. Яа, Ливакович хаасан. Францын тоглоход ихтэй үнэхээр мундаг байлээ. Майкл Олисе, Дембеле, тэгэл мэдээж Мбаппе байгаа. Сэлгээгээр Баркола гарч ирж байгаа. Дизара Дюе гарч ирж байгаа. Дизара Дюе нэмэлт цагт сэлгээр орж ирсэн. Тэгээд хаалгуурж өгсөн. За Ливакович энэ мэд олон хаалт бол хийсэн. Дүүээс тэ гоё тоглогч байлээ тий. Тэр нөгөө Тэрс ахаа. Ливакович дахиад таана. Өмнөх дэлхийн аваргын гол батар шүү дээ бас. За энэ Францын харилцаж байгаа харилцаануудыг харж гин нөө тэр. Харин харж гин үү? Мундаг гэлээ тий. Мундаг гэлээ. Сая бол ингээд 2 хүрэлтээр Мбаппе, Олисе 2 харилцаж байгаа байхгүй тий. Тэр 2 тэг болгодог голдол ч гэсэн Мбаппе, Олисе 2 харилцаад төгсгөлийн Дембеле хийж байгаа. яасан ч хурд юм дээ Мбаппе. Хорват бол нэмэлт цаг дээрээс ядарсан байлээ ингээ харахад бол Франц бол илүү гараад довтлоо л ирсэн. За ингээд тургуулсан цохилт болсон. За Хорватод 120 минут дисээд тургуулсан цохилтоор л одоо ингээд Хоёр сайн хаадаг алцтай. Яа, Ливакович 2 3 Эхний хоёрыг тэгсэн шүү дээ. Бариад алдсан. тий. За Иванович. За ингэсэн тэгээд за ингээд хүндээ биш дүүлж хэлсэн. Хитрхийн нарийн зогсож байгаад алдагдсан л та тий. За одоо ингээд энэ хамгийн төгсгөлөх Коломоны гарч ирэхээр насалж байгаа. Бэргэж байгаа шүү. За өнөөгч нь гээ. Пенальтаа бол зогчноо. За ингээд Тео Эрнандес хийвэл хожих байсан. Хитрхийн нарийн зогсож байгаад алдсан. Тэр хойдлын дээр Шон Жэс тий. Маш ойрхон гэсэн. Дандаа гадуурн зогч шүү. Харин. За тэгээс үл. За ингээд энэ ихэн алдсан тий. Станис шиж. Тий. Алдсан. За ингээд Опамекано хийвэл хожих ийм цохилтон дээр ирсэн. Ливакович бол их сайн тааж үсэрч илээ дээ тий. Энд яг энэ Опамеканогийн энэ цохилт бол зүг үсэрсэн ч хаахааргүй лээ. За бүр 90 болон зогсоо. Харин. За ингээд Францын шигшээ баг чин 2 дахь удаа үлдчихэж байгаа тий. Nations League-ийн одоо шүгэн дөрвөлөө өмнө нэг удаа шүгэн дөрөвт үлдээ төрүүлж ирсэн, Испани хожиж ирсэн.
Одоо л 2 дахь удаага л үлдэж байна тий. Тий. Хорватууд өмнө нэг удаа шүгэн дөрөвт үлдээд тэгээд финалд үлдээд 2 жилийн өмнө Спанишд бол хожигдчихсэн. Өмнөх тэнцэн. Тий, яг өмнөх Nations League-ийн дааврын төлөө өрсөлдөж байсан гэж тий. Юун дээр Майкл Олизе сая чөлөө цогцолтоос гол хийсэн чинь Францууд ер нь чөлөө цогцолтоос гол хийхгүй энэ чинь хэдэн 7 жил болсон юм байна шүү дээ. Удаж байгаа. 18 оны дэлхийн аваргын өмнөхөн Оросд очиж 3 сард нөхөрсөд тоглосон хийсэн юм. Тэгэхэд Пол Погба хийсэн юм байна. Тэр нь зүгээр нөхөрсөд тоглолтод. Нэг хэсэг Паел их зохиолдог гэсэн шүү дээ. Тэрнээс хойш яг Францад тийм найдвартай зохиолдог. Манай Антуан Гризман ерөн зөгтөг байлуу. Зохихоор заавал дамжуулт. Тийм. Гризман Шууд нэг зохиохгүй. Гризманы шууд цогтөх нэг баг тий. шууд зохих. Тэгээд тэрнээс өөргөшөөл Зидан удаа ингээд том Тийм. зохиогчтой. Тийм. Энэ урд бол Зидан байна, тий Анри байна гэж хэлээвчлээ тий. Амар. Тэрнээс өмнө гингүүт за 4 онд Зидан лоо англи чөлөө цогцолтоос хийжсэн. Тэгээд яг тэмцээнд тооцсонгууд 7 оны урьдчилсан шатанд Жером Ротен гэж хүн одоо Фарерийн арал эсрэг хийсэн гэнэ яг тэмцээнд. Тэгэхээр ер нь бол маш Нэг хийх. Францад бол чөлөө цогцолт гол ер нь бол авцардгүй юм байна. А Дембеле ингээд он гараад 23 дахь гол. Сая тэнцээний голыг энэ тоглолтын дээр бол оруулсан. Францын шгшээ багийн хувьд торгуулийн цогцолтоор ялагчийг шийдсэн түүхэнд 10 дахь тохиолдол нь байлаа. 5 яллаа, 5 ялагдлаа. Францудаас ороо гараатай тий пенальт дээр. Ороо гараатай. Ротууд бол үн сайн шүү дээ. Сүүлийн 2 дээрээ хожсон гэхээр ч одоо энэний өмнөх нь юу юм бэ? Хорватууд уу? Францууд. Тий. Юу гэсэн нөө Португалыг хоцсон шүү дээ. Португал Хашаа нөгөө Аргентин тожигдсоноос хойш сая ороогоор Португалыг үзсэн. Аргентин тожигдсоноос хойш 2 2 хожигдсон хожсон юм тийм. Одоо энэ ороод Португал ороод тэгээ 2 юм байна. Португал. Тэрний өмнөх 3-т бол дараалан хожигдсон байсан гэсэн. Франц чи 2 удаа дэлхийн аваргын пенальтаар хожигдож байгаа шүү тий. 6-нд 22 онд тэгээд Харин пенальт нэрээс ороо гараатай юм аа. за дараагийн тоглолт. Тэр 2 пенальттай хийсэн бол юу 4 удаа авар болчихсон юм. Ямар аим тий. 98 оноос. За Герман Итали. Герман, Итали. Шороо шиг гол оруулсан. Энэ өстөд нээлттэй юм болсон. За тэгээд түүхэндээ бол Герман хичнээн лагч гисэн Итали дээрээ тулахаар нэг жоохон бүдрээд идэх талтай тий. Тэгээд Италич 3 гол ер нь хийж исэн юм уу Герман? За энэ бол пенальт байсан. Нараас нэтийг шуудсан байлээ. За Кимих харин энэ хаврыг сайн болчлоо шүү. Яг форм болоод. Одоо тэгээд нөө Филипп Лам яг зодог тайлаад араас нь бас нэг яг ийм хүн гараал ирхий тий Германд. Харин тийм ээ. Тийм үстэй. Кимих Яг Лам хэл одоо за ингээд. Ламыг бол арай жоохон ааштай юу. тий. Гэхдээ ер нь бол тэгэл залгаал гараад ирж байгаа. Тийм. Энэ хин хийж вэ? Энэ Эхлээд буулан. Одоо шууд эндээс голоор. тэнд бөмбөгний хөлт газ Нараа хамгаалт ярьж байгаа хөө норм майдрыг харахгүй наа юу ийгээд байгаа юм бэ? Хүүе. Инстагойг бол. Ливерпул Барса гэх шиг болсон. Тийм бүр яриад бүр хамгаалт зөвхөн байгуулад. Манай донороо маш ерөөсөө яг хурал зарлцсан байсан юм байна шүү дээ. Энэ бол сургамжтай. Одоо энэ бол Nations League дээр бол ингээ алдаа гарах хэрэгтэй байгаа шүү дээ, тий. Сайхан нээлттэй тоглож байгаа. Nations League дээр бол ерөөсөө тийм юу байхгүй. Одоо хожигдсон чинь нэг тийм юу ш учраас тий. Дараагийн дэлхийн аврагтаа л өөрсдөө бэлтэж байгаа. Европын аваргын эрх хэмжээнээс чинь яг нэг нөлөөлж байгаа тий. Тий. Энэ орцсон бомб. Орцсон. Хин За ингэж үргэлж байгаа юм. сайндист юу лээ? Баха. Германы Бундслигийн бас гой бас яг нэг яг бүр топ шүү дээ. Түвшний товтлогч нараас гарч ирж байна. За ингээ Мойскин нөгөөх чинь. За Фиорентинагийн товтлогч шүү дээ бурхан минь. за ингээд энэ Тэр дээр 3 тэгэр дуусч байгаа шүү дээ. тий Германы одоо тий хамгаалтын одоо ингээд алдаа гэж бүмэг барилтаа алт хамгаалтын хэсэлүүдээр тий. За энэ бол ингээд за ийм алдаа дахиж гарахгүй мэнэ ингээд тэмдэглэл авчиж байгаа шүү дээ тий. Итали одоо тэгээд гол товтлогч нь Мойскин болж ирж гинөө. Одоо нөгөө хин байх шүү. Ритиг яага. Одоо Ритигэд итгэхгүй шүү дээ ер нь бол. Мойскин энэ за энэ Иммобиле хөксөрцөн. Jonathan Tag бол аргалсан. Мойскин хэр зүг багтыг очичлаа шүү. Их мундаг болж байна. За ингээ Италичос хэрэгсэн 3-2 болгосон. Энд пенальт заасан. Марциньяк. Нөгөө Вест Хэм дээрээд явдаг хэм минь чинь бол ялчгүй Скамака. Скамака. Италийн товтлогч болж чадахгүй мэн үү тий. За одоо энэ дээр үзье. За ингээд үзээд бөмбөг шин яац ингээд. Бөмбөгөнд хүрээгүй. Бинж контакт өө. Аль алинд нь хүрээгүй. За тэгээд Одоо онхууц хэмжээнд тийм байгаагүй. Марчиньяк гин шүүж байна. За одоо
Дахиад вар. Энэ дээр ясаа. Одоо энэ дээр вар үзсэн. Гар үсэн гэж үзсэн тийм ээ. За ингээ Распадори. Ямар бэргээд ямар 3-3 алгалаа. Тэр шугамнэр бөө юм болж байсан тий. За ингээд төгсөлийн 2 минут бас халуухан болсон. 3-3. Тэнцлээ Гэтэ дараа. ер нь яг нийлбэр дүгээр Герман шашаа гарч байгаа юм уу тий? Тий. Бареллагийн тоглолтын дээр шүүгчдэр амар их ярьсан би. Тэгээд энэ Италид түүхэндээ аимшигын товтлогч нартай байсан улс тий. Зүгээр одоо бүр дэлхийн содод байсан биз дээ. Тэгэл одоо товтлогчгүй болчоод Моискины нуруунд чирэгдээл тий. Ялцчих. Гэхдээ тэр товтлогчгүй болгосны чинь болсон үеэс чинь залгаад Балотелли нэг хэсэг жаахан. Тэр нэг жоохон хугацаанд. Тий оч нэмсэн юм да тий. Бус нь бол тэгэл Европ 12 12 оны евро тий. Балотеллигийн үед сэлгээнд нь одоо хэн байсан юм? Балотелли Касано 12 онд хосож тоглосон шүү дээ. Касано ч орж ирдэг үү? Тэг Касано ч одоо ер нь нөгөө өмнөх товтлогч нарын сэлгээ байсан биз дээ. Тий. Якинто Макинтагийн сэлгээл байсан. 6 оны дэлхийн аваргал 6 товтлогч авч явал зургуулаг гол хийжсэн юм. Ерөөсөө марцдаг. 4 оных бол мундаг товтлогч нар тий. Тэгэл тэрнээс хойш одоо тэгэл тэр 6-тад юу ярих юм бэ тий? Манай Заяагийн нөгөө нэг гой нэрийг нь дуудаж орилдогч юм бэлээ. Нөгөө Лука Тоник юм. биш нэг гой айгуу гой уянгалуулн нэрийг нь дууддаг юм аа. Нөгөө товтлогч шиг. Филиппо Инзаги, Лука Тони, Якинтагийн Биш нөгөө нэг залуу нэг товтлогч гарч Жилардино. Тий Альберто Жилардино гэж Жилардин яасан тий. тэгдэг байж лээ. Юун дээр за 3-1-ээр эхэлсэн тоглолт. Герман 3-ыг хийгээд ерөөсөө энэ тоглолтыг асуудал шийд. Энэ хоёрын чинь тоглолт нөгөө аль хоцсон нь хагас шиг нэг улс аваад зохион байгуулах боломжтой гэх юм одоо эрх үгнэх юм уу? Тэг Германд болохоор болчих уу? Одоо эрх нь ирнэх юм одоо нэг тийм. Тэгсэн Германд ямар ч болохоор боллоо. Юу нь болохоор Италичууд ерөөсөө түүхэндээ анх удаага 3 голоос хожигдож яваад түүнийгээ барьж байгаа юм байна. Энэ бол Италийн хөлбөмбөгийн түүхэнд шгшээ багийнхан түүхэнд хамгийн анхны тохиолдол. Эхний хагаст 3 гол алдсан тохиолдол бол 2009 оны 6 сард нөгөө Confederations Cup-д Бразилд эхний хагаст 3 голыг алдчихийж. Тэрнээс хойш чинь 16 жилийн дараах анхны тохиолдол болж байгаа юм байна. Бас их сонин. Энэ тоглолтын гараан дээр Италийн шгшээ багийн гарааны бүрэлдэхүүнд Даниэл Малдини гарсан. Хүү одоо ач Малдини гарсан. Аавынхаа шгшээ багийн төлөө хийсэн хамгийн сүүлийн тоглолтоос хойш 22 жил 278. Сүүлд Пауло Малдини 2002 онд тоглоод шгшээ багаас зодог тайлжсан байна. Харин өвөөгөөсөө хойш Чезаре Малдинигаас хойш 61 жил 162 өдрийн дараа буюу аав нь өвөө нь хамгийн сүүлд 1963 онд зөвлөлт холбоо тусын шгшээ багийн эсрэг тоглолтод оролцож байжээ. Ингээд өвөө аав хүү гэсэн ийм 3 үеэрээ шгшээ багтаа тоглолоо. Бүр гараанд Даниэл Малдини бол гарсан байна гэж. За, Йосеф Кимихийг түрүүн цингэл манаадсан. Кимихийг онцлохгүй байхаа арга яагаад гэвэл энэ учраас тэр чигт нь Кимих шийдлээ. Баахан дамжуулт өгсөн юм шүү дээ. Эхний хоёр тоглолтод 2-1-ийн харьцаатай хожиход 2 голынх нь хоёулынгийнхэн дамжуултыг өгсөн. 3 дахь хариугийн тоглолтод 3 гол хийхэд эхнийх нь пенальтаас хийгээд харийнх нь 2 голын дамжуултыг Кимих гаргаж өгч. Ингээд 5 гол Италийн хаалганд хийсэн. 5-нд нь шууд байдлаар 4 дамжуул. оролцсон байна. Blind test. Энэс гой товчж гарч ирж байгаа юм ба тий. Нэг товтлогчтой болох гээд байна уу? Бодлаа юу? Энд чинь Клайндис чи хайд наа юм билүү? Бүркар Хайд 80-аас Гладбах явсан баг. Явцсан билүү? Хайд наа юм санаж. Нэг товтлогчтой болох нь гэхээр тэгээ сург болцдог юм аа Энэ Герман. бүнцлийнхний 10 гол хийдэг товтлогч нарын нэг л дээ. Явж байсан тий. бас нэг өдөг бол бас яг нь залуу юм да тий. Шгшээдээ одоо яаж Кар тоглох юм бэ? чим биз. Дортмундд байгаа нэг Байер гэж залуу байгаа. Максимилиан Баер байгаа тий. Тийм энэ Кимих ч одоо тэгээд Том товтлогчгүй болчиход бас Герман ч. Тий тий. Клозегээс хойш баш байхгүй тий. хаас хамаалагч баруун 12 ч одоо ер нь баг ялгаагүй байрал болчиход байна. Ер нь орчин цагт ягаад тэр энэ хоёр ч ингээд баруун араасаа дүүр ордог, төвөөсөө баруун ар руу ордог тий. Тий. Уг нь бол найруулагч гэдэг нь харагдаж сайн их тий. Тий. Энэ чинь сүүл юу нэ хүш нөгөө Германаас салжуулагч нэр нь орчих болцсон. Йохам Лёв. Биш ээ, одоогийн байгаа. Нагасман уу? Нагасман ёо. Нагасман чинь 3 түүе хамгаалагч гаргаад урд нь 4 хас хамгаалагч тоглол. Тэрнийхээ одоо хамгийн баруун талд Кимихийг бол
зоож өгсөн байлээ. Кимих ерөөсөө одоо энэ тоглолт дээр чи гол оруулаа, голын дамжуулалт 2-ыг өгсөн. 3 гол шууд оролцсон. Замналынх нь ерөөдөө 2 дахь гол. Тэгэхээр хамгийн баг эхний хэдэн тоглолтуудынхаа нэгэнд ингэж исэн юм байна. Тэгээд их олон жилийн дараа бас ингээд 3 гол шууд байдлаар оролцсон. Энэ учраас бол Кимих чигээр шийдлээ. Одоо ер нь энэ 3 хамгаалагчтай тоглодог энэ хувилбарын дараагийн ер нь хувилбар гэж ямар хөлбөмбөх юм орж ирэх бол. Энэ одоо ялчгүй одоо 3-тай тоглодог болсноос хойш одоо буцаад 4-4-2 бол одоо баг хизээш хинч баг эргэж тоглохоор болчихлоо шүү дээ, тий. Одоо тэр урд байгаа хүн нөө хагас хамгаалагч нь нүүрний шугам бүртэл явдаг болцсон одоо. Тэгчээд одоо буцаж тэнд ирнэ гэвэл хүн хэцүү шүү дээ, тий, ачаал яв. Тэгэхээр одоо 4-4-2 бол баг дахиж тоглохдохгүй байх. Тэгэхээр одоо нэг 3-4 чи ингээ хойш хамгаалтандаач 5 болцдог. Жигүүр лүгээс ингээд нэмээд явцдаг. Урд байгаа хагас хамгаалагч хойш хамгаалтанд заавал туслаад байх шаардлагагүй. Центр хүртэл татдаг, тий, ингээд төгс хувилбар болчихсон шүү дээ. Дараагийн хувилбар ер нь юу байдаг вэ? Тэгэл гол нь нөгөө нэг бөмбөгтэй болон бөмбөггүй юм байрлалууд бүгд өөр болж байна л да. Одоо ингээд бөмбөггүй үед бол багууд бол бас 4-4-2-ыг яг нөгөө нэг сонгодог хамгаалтын одоо байрлал тэрийг нь ашигласан, тий. илүүтэй үзэж дээ. Яг хамгаалж байгаа үед хамгаалж байгаа. Довтлож байгаа үед бол бүгд янз янз болж шүү дээ. Одоо ингээд тоглоом дээр бол аягүй хэцүү болчихж байгаа. Одоо энэ захын хагас хамгаалагч чинь бүр тэр хүртэл явчаад одоо ч бүр бүр ингэж явдаг болчиход бас бүр урагшаа, тий. Тэгчээд буцаа нэг хэвэл бүтэхгүй шүү дээ. Тэгээ сүүлийн үеийн одоо бид нэг харж байгаа трендер гэх юм бол тий одоо шинжилт явагдаж байгаа шүү дээ. Тактикийн тоглооны хувилбаруудын тий. Энд дээр харах юм бол яг жигүүрийн хамгаалагчдыг өмнө нь за юу гэдэг чи Роберто Карлос гэх юм ингээд бүр тул явуулдаг байсныг жоохон багасгаад одоо жигүүрийн хамгаалагчдыг найруулагч болгоод яг тэр гол руу ордог болгоод жигүүрийн тоглогчдыг бол яг тэр бүтэн ур чадрыг нь одоо гүйцэд гаргахын тулд тоглооны сүүлийн шугамар авч тавих жишг бол нэлээд тогтчихлоо шүү дээ. Бид Манчестер Ситигийн тоглолтыг харах юм бол төвийн 3 хамгаалагч бол яс 3 хамгаалагч байж байгаа. Урталт нь 2 найруулагч, тоглооны 5 тоглогч. Бөмбөгтэй үед Манчестер Сити бол ихэвчлэн 3-2-5. А заримдаа бүр 2-3-5 гэсэн байрлал руу ингэж шилжүүлээ. Бөмбөггүй үед бол буцаад одоо 4-4-2 ч юм уу мэдгүй 4-1-4-1 ч юм уу янз янз болгож байгаа. Тэгээд жигүүрт 3 тоглогч байдаг болчиход байгаа байхгүй тий. Жигүүрт 3 тоглогч байдаг болчиход байгаа. Сая бол ингээ Германы шиг шээ. Уртлынхан зөвхөн уртлынхаа үүргийг гүйцэтгээд хойдлынх нь энэ хамгаалтандаа тусалчаад уртлаа дэмжээд тэгвэл энэ хойдлын нөхөр нь товтлогоон дээр болохоор гол руу ордмоор байна ингээд замбрааг нь алдуулж хэлдэг тий. Сая бол ингээ Германы шиг шээ ингээд харахад бол яг одгийг хэлж байгаа шиг. Кимих бол үндсэн байрлал нь бөмбөггүй үедээ баруун цахын хамгаалагч. Баруун жигүүрийн тоглогч байхгүй. Бөмбөгтэй үедээ бол төвийн хагас хамгаалагч, найруулагч шиг тоглож байна. Гэхдээ ихэвчлэн яг түлхүү төвөөс болон баруун бүс рүү илүү найруулж тоглож байгаа байхгүй. Тэгээ одоо чинь бид нар Англи шиг шиг одоо удахгүй ярих. Тэрэн дээр дахиад энтэй төстөөс үйл явдал болсон байл лээ. За германчууд ингээд ямар тач хагшигш шатны тоглолтууд Мюнхенд 5 сарын 31-нд Аврал лигийн финал болол дараа 7 хоногт нь ерөөсөө шууд юм байж байгаа. Удахгүй бас хуваарийг үзэгчдэд харуулна. Үргэлжлүүлээ тоглолтуудаа явъя. Португал Даны шигшээ багууд тоглосон байна. За эхний тоглолтод Дани 1-1 харьцаатай хоцсон байсан. Энэ удаа Португал бол 1 голын зүрх бол айлгаш. Хариу тоглолтод бас амар гол орж тий. Тэгсэн. Тий. Эхний тоглолтод их Тэд нэг ямар баг яг ийм хувцастай болсон байлаа. Милан юм байлаа. За Патрик Дорго унгацсан тийм ээ. За 1000 дахь гол руугаа явж байгаа агуу ирхэм. яасан суулцах вэ тий? Ахалцсан. Питер Шмейхель ч сайн хад гэл да. Пенал Каспер Шмейхель тий. Тэгээд ийм бол. Португал нэрээ эдгээр чинь Nike-тэй хийсэн олон жилийн гэрээнд дуус хураалж гол. Одоо Puma болоод ихний тоглолт шүү дээ. За. Нэр өөр харагдаад байна. Тий. За Эриксны дамжуулт явсаар. За ингээд 1-1 болгосон гэж тий. 2 дугаар эхлээд 1-1 болсон. 2 дугаар эхлээд 1-1 болсон. Дани одоо харин одоо Булангийн цохилт. гол бас жоохон хийх гээд байдэн тий. Саяхан нэг хэсэгч ерөөсөө амар хамгаалттай. Гол хийдэг хүн байдгүй байгаа зү. За ингээ ах харин алдаагаа залруулж тоо. Ах гэхдээ эвгүй байдлаас хийж байгаа зү. Тий. Яа, хийж шүү яа. Энэ нэмэрхэн дээр яг байжлах юм. 40 настай хүн шүү дээ тий. Эхний тоглолтод хоёулаа хийгээд энэ селебрэшнийг хийсэн чинь хүмүүс танд ямар санагдсан бэ гэсэн чинь надад амар нэр төрийн хэрэг байсан гэж Роналдо яг тоохоочдох уу. Гойлон ч гэсэн угаасаа бол эсэр хагаад Роналдо Энэ ер нь рекорд эвдэгдэнэ гэдэг гоё л доо. Тэгээд 1000 гол хүрчээсэй л гэж бодоод байна шүү дээ. тий. За доогуур тэр за ингээ Рубен Диаш бодлаа. Тооны харьцаа 2-2 болох лигийн давж өгсөн гэж
Ер нь бодлож байна да яаш. Нөгөө дооргүй найж гинөө. Тий. За ингээд 2-2-осоо. Одоо Манчестер Юнайтед байгаа дооргүй хүмүүс дээ. Мөн. Гой голсон. Найр гойж байгаа шүү. Ан дээр нэг Ишмахал харин Тринкао. гаргасан, дутуу гаргасан. Тэг Тринкао сэлгээр орчихсон баг шүү. Тий. Цөмсгсөн. За цаг сунгаад ерөөсөө шууд ихний минут. Нэмэлт цаг. Таньдаг хүн шиг л харагдаад байгаа чи. Дахиад Тринкао гэж байгаа. Дахиад ирнэ. Тий. Тринкао. Тринкао ч одоо Бенфикад байгаа юм. Нарийн цаан зогсон. Манай Консенсао энэ гараа гарсан. Сержио Консесао гараа гарсан. Энэ барин Консесао гараа гарсан бахай Тринкао. солигдож орсон юм тий. За ингээд Португалийн шгшээ баг тоглолтын төгсгөл сөрөг довтлогоо Рамос 5 гол болгосон. Тринкао шийдсэн юм шүү дээ. Португалийн довтлооны 3 бол ингэж гарсан байлээ. Роналдо, Консесао, Ляо гэж гарсан байлээ. Тэгээд Тринкао дээр сэлгээр орж ирж байгаа байхгүй. Консесао баруунда, Ляо зүүндээ. Тий. Тэгээд Рон ах дүү тоглогчоор. Тэгээ манай хин Жо Феликс тэр бол байхгүй. Байхгүй. Өөрөө мартагдлаа хөрх юм тий. Феликс ч одоо шигшээдээ ч юм хэцүү болчихлоо. Байхгүй болчлаа тий. Тринкао нүртэл ингэж тоглоод байгаа шүү дээ. Ундраг амар л да. Амар тий. Гой бүрэлдэхүүнтэй нөө. Бараг Францын араас орохоор юм шүү. Рон тоглогч нарид тий. Амар тий. Сэлгэн мэлгээ. Амар. Юунаас Йохан Бернардо Силва маань. Бернардо Силва төвийн хагас Тэр хамгаалалт. нэг баахан Paris Saint-Germain-ийг дуугаш төвөө ягсан багсруу. Битиния Бернардо Силва хоёр төвийн хагас хамгаалалт тоглосон. Шоне биш. Жо Нев шарн бэл. Бас Paris Saint-Germain тий. Нэвш чинь сүүл харахад бол гинтэлхүүл явчихсан. Тийм. Юун дээр Португал сая энэ тоглолтын дээр Йохан Андерсон эхний гоолыг автогол хийж бэлгэлж өгсөн. Португал энэ тэмцээнд 202 минутын турш гол хийгээг байсан зурлал нь бол зогссон. Нэг хүнийг одоо мэдээж ахыгаа бол онцлохоо шийдлээ. Энэ бол нэх олон гараад байдаг статистик үзүүлэлт биш. Футбол токийн 8 сизний төгөөр би гараг 2 дахь бол харж байгаа гэж бодож байна. 2001 оноос хойш нийт торгуулийн цохилт алдсан тоогоор Криштиано Роналдо, Лионел Месси тэнцүү байсан нь сая Роналдо 32 дахь удаага цохилтоо алдчихжээ. Олон зогсож байна. Одоо яг Роналдо хамаагүй олон цохиод оновч нарийн илүү юм уу? 84.4% амжилттай болгодог. Энэ нөгөө юу арсан юм болоо? Тоглолтын төгсгөлийн торгуулийн цохил дээр ялагч тодруулах. Шут аут байгаа. Тэр бас орж байгаа юм байна. Ялагч хийсэн торгуулийн Мессигийн тэр 31 дахь баг нөгөө 16-ны Копа Америка гэдэг финалд нэг алддаг шүү дээ. Тэр мэр дотор нь явж байгаа. Тэгээ одоо энэ алдснууд шүү дээ. Одоо Мессигийн шигшээгийн сүүлийнх чинь энэ эдээс цаашаа ерөөсө айгүй баг алдсан бүр алдаагүй хүмүүс айгүй хөө. Ичээсний нэг хаасан шүү дээ 2-2-нд. Тэгсэн тий. Бараг тэрнээс хойш юм алдсан. 84 та зохиогчд бас зөндөө байгаа шүү. Тийм. За сонин ховор нэрсүүд байгаа юм. Франческо Тоти байна. Иммобил ямар бол алдсан юм бэ? Лациод л их алдсан шүү дээ. Иммобил харин их юм лээ. Сүүлийн хэсгээр. Тийм ээ. Иммобил их алдсан. Антонио Ди Натал Италиас алдсан бах уу? Тэ? Магадгүй шүү дээ. Мобил алдсан. За тэгээд Роналдо гийн хувьд 132 тоглолт дамнаад эн чинь хэдэн гол хүрч байна? 929 29 30 харцсан уу? Гараагүй. 929 29 гэсэн нэг тоол санаад. 929 гэж байна. Харсан санагдав. Шигшээ багийнхаа төлөө Би бол 22 маяг санаадгүй. Шигшээ багийнхаа төлөөх 136 дахь гол он гарснаас хойш 13 дахь гол 2025 онд бол. Одоо энэ шгшээгийн 136 ч бас ер нь битгэл хэцүү юм тий. Хэцүү. Нэг хүн шгшээдээ тийм олон тоглох уу? Нөгөө Сүнил Читрий чинь сая зоддгоо буцааж өмсөд Тэгсэн. тоглоод гол хийцээвчлээ. Энтгийн. Роналдог ярьсан дээрээ дуусгач дөө сая тоглолт эхлэхийн өмнө түүнд Гиннес рекордын сертификат гардуулсан. Тэр ямар учиртай сертификат вэ гэхээр шигшээ багийнхаа төлөө хамгийн олон хожил авсан хамгийн одоо хөлбөмбөгчин гэдэг. Юу Рамос рекорд байсан юм шүү те. Өмнөх нь Мэдхгүй. Рамос их гэсэн баха. 132 болгосон. Адилхан байжгаад нэгээр илүү гарч байгаа юм шиг үлээ. Тэнгүүтээ 22 жил дараалан шигшээ багтаа гол оруулсан гэсэн одоо ийм өгөөц амжилттай. 22 жилээ. Бүртгүүл. 4 онд голдоогүй юм уу те? 4 онд ороод. 4 оны ороод хороод байгаа. Тэгээд Одоо 2025 он ч өөрөө ороод 25 болчихоор 23 жил биш юм уу? 22 л. 22. 22 дараалал юм болж. Мөргөж оруулдаг үстэй те? Евро дээр бүр. Евро төр мөрчдөг те.
За ийм байна. Криштиано Роналдо эргээд 7 дугаартаа багийн ахлагчийн тусдаа тоглосоор голцоор явна. Үргэлжлүүлээд Nations League-ийн цомыг хамгаалж байгаа, Европын аваргын цомыг хамгаалж байгаа Испани шгшээ баг. Энэ чинь юуны Валенсиа гэсэн Стаяд. Сүүлийн 3 жилийн хугацаанд босоо байгаа Испани шгшээ баг. Тогсон. За ингээд тургуулын цоглосон. За нэг Ойрсабал өөрөө зөгч байгаа юм аа. эргэж босох гээд байгаа Нидерланд ч үү. Ойрсабал тэгээд торгуулийн цогцолт ихний сонголт юм бах таас сонирл. Ягт ах уу. Ер нь яхир маягийн хүн шүү дээ, тий. Яхэр шүү, яхэр. Мань өөрөө бол бас гарааны тоглогч ер нь биш шүү дээ. Тэгээд торгуулийн цогцолт сайн л зөгт юм байна л да. Одоо тэгээд нөгөө туршлага муршлагч суучлаа шүү дээ манай хүн чинь. Тий? Энэ дундаа бол тийм л болчихлоо. Дипай. Ангийнхныгаа хараа байж байгаа гэхэд бол манай хүн хараа байж. Комоны Дипайг толтол ашиглах юм. Дипай маань баг байгаа юу? Багтаа болсон. Бразилийн лигт тоглож. Сантос биш ээ. Сантос Сан Паулонд. Сан Пауло. Нидерландын кинг шүү дээ гэсэн. Неко юу. Дипай ч одоо Нидерландын бүх цагийн мөргөн бууч Робин ван Персигээс 3 гол авсан. Тийм байлээ. За ингээд Ойрсабал 2-1 болгосон. Некогийн ардаа айдаг болсон. Хойно нүттэй юм шиг хайж байгаа байхгүй. Зүрөөл. Одоо Ойрсабалаас ер нь нэг тийм алдаа гарахаа байчаад шүү дээ. Зүгээр яалчгүй өөрийнх нь хурд мурдал дутуул үе гэхээс ер нь бол нэг тийм буруу туршлага муршлага бол бас л сүгүр болоод байна тий. Буруу үйлдэл гарна гэсэн ойлголт бол байхгүй болчихсон шүү дээ. Энэ дээр ахлагчаар хин гарсан бэ? Хоба. Испани. Унай Симон. Гарч юу? Тий. Унай Симон баг ахлагч. Одоо Андерстан Матс намж өгсөн. Яа. Нэг тогтоогоо. Хин мангууш дээр Ямаатсан. хартаа. Ямаатсан ер нь Челси яагаад явуулсан юм бол бас. Чинээр 6 оны дэлхийн аваргын бөмбөг өгөл шүү дээ. тий. Тийм Гоё харагдчих шүү. За ингээ 2 тэг. Биш 2-2 болсон. За ингээд нэвэл цаг сунгасан Ямаал. Энэ зүйл нь Робины эд үе 28 настай Робин шиг болчихжээ. Тий, эд үеийн Робби. Одоо тэгээд Энэ ч одоо 18 таа өстэй. Гүйлт байхгүй байна. 18 хүрээгүй шүү дээ. Одоо 6 сард 18 хүрнэ. 7 сарын 13-нд 18 хүрнэ. Тий. 17 наст энэ хэдэн нас 6 7 8 сартай үг. Яг эд үеийн Робины зүйл болчихсон. Энэ одоо тэгээд 27 8 хүрхээр энэ одоо юу болох вэ? Бүүн гэдэг харин тий. Ёстой бүүн. Цогсон бөмбөг хахлаад яваад байгаа. Тий. Гэхдээ одоо ерөөсөө яаж хийх гэдэг чинь За, салахын энэ зүүн өстой үйл чинь хизээ яг класс болсон юм. Тий? Тийм шүү дээ. Бас нэлээд хожиж шүү Явж дээ. ич класс болчих тий. Шави Симонсон. Амар. Гар үрцэн. Симонс пенальт зохиол хийсэн. Энэ ч одоо ер нь Шави Симонс. Тэгээ Нидерланд Испандас үндсэн цагт хожигдсангүй шүү хоёр тоглоод. Хөө Нидерланд ихний тоглолтод хожигдсон байсан бол баг туухаар хэлээ. Юу вэ тий? Туухаар хэл. Сайн Арсеналын товтлогч Мерино. Энэ Вербруг нь үү? Нидерландын яалгач нь. Тийм баг. Вербруг нь пенальт хэр хаад юм болов? Унай Симон ч гайгүй л авчихсан. Тийм Вербруг нь жоохон таарах. үнэстэй санаатай зөвхөн хэм бэ энэ? Амар санаатай зөвхөн. Энэ алдах гэж байгаа юм байна тий? Энэ Новоланг мөн 100 он. 100 он. Тэр. Ланг 100. 100-ийн шансаа. 100-ийн хөндлөвч онлоо тий. Тэр нь та 100 нэг тийм алдах гэж байгаа хүний царай яг мэдэгдэж байна. Мэдэгдэнэ харин. Энэ алдах уу? Би Ямалыг бол алдах гэж боддог. Лангийг бол алдах гэж Тий. боддог. Яг алдах гэж байгаа хүний царай нэг байдаг. Ямаад тий. бас таарах гэсэн байна уу? За тэгсэн Маалын алт. мань Даниэл Маалын алдсан. Маал болдгүй юм чи. Яа марч. Маал ч ерөнхийдөө уруудаад Англид ирчээд байгаа шүү дээ. Педрио. Педри бол үнэхээр хинч хаахаар Сайн згсэн бэлээ Педри те. За ингээ Испанчууд авраг Nations League-ийн аврагын цом хамгаалах аянаа өргөжлүүлэхээр боллоо гэж байгаа шүү дээ. Испанч 2 финалдаа нэг төрүүлсэн байгаа лээ тий. Тэгсэн баг. Тий. өмнөхдөр нь юунд дожигдсон. Францад нэг хожигд. Францд хожигдсон. Тэгээд Тэгээ Хорватыг хожигдсон торгуулийн цогцолтоор. Испанчууд торгуулийн цогцолтоноос хождог болчиход шүү тий. Тэгж. Испани сүүл торгуулийн цогцолтоор энэ хизээ хожигдсон бол Зааж байгаа. Юм ярьж байгаа. Юм ярьж байгаа. Катарын дэлхийн аварга дээр Морокко тусуулчих хэвээр. а тэгсэн тийм ээ тийм. Тэрнээс өмнө ч одоо тэр юунд одоо нөгөө нэг Нэг ч хийдгүү штэ. Эхний 3 цохилтаа алддгүй. Гөө Орсын дэлхийн аварга дээр ч бас тийм тийм. Оросд Оросд хожигдсон. очих. За тийм ээ. Испани хамгийн сүүлийнх нь гэвэл 22 оны дэлхийн аварга. Мароккод 3 цохол гурван алдаад Марокко нөгөө талаас нь гурван хийчихээ. Тэгээд очиж. яг нөгөө нэг тэр эд үеийн Испани Италигаас нэг 2 удаа нухчихсэн тий. 12 онд 8 Тий, 12 онд. Касиас Буфон хоёулаа гарч ирэл тий. Тэгэхэд ч нөгөө Испани цогтгоот ч яс цогтөг гарууд байсан л та тий. Тэр үед бол ерөөс хожигдөг пенальтаар. А тэний наан цаана бол нэр олоо хожигдсон. Үгүй ороо гартай юм байна тий. 12 онд ч нөгөө ах тавтахын цох гэж байгаад
үлдчихдэг. Тийм зингэлтэй үлдсэн гэдэг зохиогоо тийм мим зин явуулсан шүү дээ. Ян Матсантай холбоотой нэг юм сонин юм байна. Энэ юу гэхээр Ян Матсан Нидерландын шигшээ багийн түүхэнд аваргуудын лигийн финалд тоглосныхаа дараа шигшээ багийнхаа дебют хийсэн 2 дахь тоглогч болж байна. Энэ чинь нодлон Дортмундд байхдаа тэгсэн. финалд тоглоод Саяных дебют нь юм. саяных шигшээ багийнхан дебют хийсэн. Өмнөх нь хингээч. За, Өмнөх нь 1995 оны Вандерсаар Вандерсаар. Аякстай финалцсныхаа дараа шигшээ багтаа дебют хийсэн. Мацныг юу яагаад дууддаг байсан юм бол зүүн зүгүрч юм аа. Гэхдээ Мадсон чинь залуухан штэ. Харин яагаад дууддаг байсан юм бол. Үгүй ээ, эн чинь нөгөө Челсигийн сэлгээнд байгаадсан байхгүй юу. Тэгээд яг өнгөрсөн үлрэл мүдрэл яагаад дууддаг. Өнгөрсөн нодлон жилдэг нь бол Дортмунд руу зээлээр явангуудаа Дортмундтай айгу тогтмол тоглолцсон штэ. Еврогийн нөгөө өөрчлөсөн бүрэлдэхүүн дуудаг да. Гэхдээ сүүлийн нөгөө 26-аас хэсэгцсэн. Шалтгаан нь болохоор нөгөө юу байсан л да. Яг хамгаалтанд илүү сайн зохицохгүй байна гэж асуусан баг. Энэ бомбыг хүртэл гэсэн дууддаг бас тийм. Энэ нөгөө нэг бүр урагшаа нөгөө юун дээр хүртэл тоглуултаад байдаг байхгүй юу. Бүр үзүүр бишээ жигүүр довтлооны макс дээр довтлогчийн ард март хүртэл тоглуулцдаг байхгүй юу. Ямаадсан ч бас яг байрлал нь яг хойд хамгаалагч гэж хэлчихэр бас гитсүү. Маласын амтэр бол барыг дуудагдсан байгаа тийм. Одоо тэр Наатан Аке тоглосон тийм. Анхолт майхолт чигээ яг тэнд байж идэг юм бас. Малайзад тоглосон тий. Хаяа явчихдаг байхгүй юм. Тэгээд гарааны бүрэлдэхүүнд нэгч одоо Нидерландын дээдлигийг бол Eredivisie нэгч тоглогч гарааны бүрэлдэхүүнд Нидерландаас байгаагүй. Энэ бол нэлээд олон жилийн дараа тохиолдол. Дандаа гаднаас гадны лиг тоглож байгаа тоглогч нарыг бол гарааны бүрэлдэхүүндээ нэрлсэн. Нөгөө талаасаа Ямал энэ тоглолтын дээр одоо гол орууллаа. За эхний 2 гол бол хоёуланг нь 2-2 бал хийсэн. Ямал ч Luis de la Fuente засгалжуулагч ирснээс хамгийн олон голд оролцсон. Үзүүлэлттэй 4 гол оруулж 8 голын дамжуулт өгсөн гэдэг бол 17 настай хүүхдэд айхтар том үзүүлэлт гэж бодож байна. Еврогийн үзүүлэлт нь барыг тэр чигээрэл явж байгаа шүү дээ. Тэгээд Oyarzabal Luis de la Fuente-гийн бүрэлдэхүүнд хамгийн олон голоор бас тоглож боллоо. 9 гол оруулжээ. Гих мэтчлэн үзүүлэлт бол сайн шүү. Одоо тэгээд шигшээ босож шигшээ багууд Испантай тоглох юм бол Ямалын энэ зүүн хөлийг яаж хаалга руу зохиулахгүй байх вэ? Дамжуулт өгүүлэхгүй байх вэ гэдэг нэг тийм асуудалтай боллоо шүү дээ. Тэгээд түүнд зориулж одоо нэг Блахруц шиг хүнийг бэлтгэх нь байна шүү дээ. Тийм үү? Нөгөө талд Нико гэжсэн ч амар хүчтэй байгаа шүү. Тий, өлгөөд ч өгчөөд байна. Зөндөө пас өгöd байгаа ш наавч бас. Тий. Тэгээ энэ тоглолтын өмнө чинь нэг Вандерварт нэг жоохон шүүмжилсэн юм аа да. Ямали чинь. Тэрхий одоо өндөр үнэлэгдсэн тэргээд голын Вандерварт тэгээд донгос баяр нь тэр нэг Вандервартад зориулсан голын баяр юм байл шүү дээ. Шортоо ингэж доошлуулж байгаа. Ер нь бол тэгээ одоо нэг тийм Блахруц шиг одоо нэг тийм ассасин маягийн хүнийг олж ирэх хэрэгтэй. Пипе ч юм уу. Муу дүрийн бат нөгөө л зоол байхгүй дийлгүй нэ шүү дээ. Хөлсний юунууд яадаг шүү дээ. Супер амттыг л одоо яг нухтайгаа бэлдэх хэрэгтэй л болох гээд шүү дээ, тий. Одоо өмнө чинь Роналдино дээр одоо хүн бэлдэх гээл асуудал болдог байлаа. Мессиг яаж хамгаалах вэ? Роналдог яаж хамгаалах вэ гэж шүдний өвчнгүүд дэлхийгээр дүүрэн байлаа шүү дээ. За шүгийн дүр буюу их шүгийн хуваар хямдтай харьяа. За яаж оноолт харваа. Германд болохоор ус гэж хэлсэн. 5 сарын 31-нд аваргуудын лигийн финал болоод шууд маргааш нь баг баяраач тэмдэглэж амжилтгүй шгшээ багтаа явцгаах нь байна. Тэгээд дараа 7 хоногийнх нь пүрэв гарагт нь Герман Португалтай Мюнхен хотод яг аваргуудын лигийн финал болсон цэнгэлтэд Энэ тоглоно. та анзарч байна. Энэ дөрвөн баг өнгөрсөн Европын аваргын юу харагдаж байна. 3 баг өнгөрсөн Европын аварга хагшаад үлдсэн. Тэгсэн. Юу Герман бас Испанд хожигдоо шүгнээ төвчсөн шүү дээ. Тэр нь бол яг л энэ яг өнгөрсөн Евро тэгээ энэ Nations League гэх юм бол Европын топ 4 баг л гэж. Тэгээ ер нь бол энэ топ боловч Португал ерөөс дэлхийн аварга болж үзээгүй болохгүй л байгаад байгаа юм л баг байгаад байгаа. Тэ. Нөгөө гурав бол Испанч одоо нэг хэсэг амар азгүйгээр алдартай баг байлаа шүү дээ. Тэгээ болцсон. Харин нэг азтай болсон ч одоо сүүлрээ бүр хит азтай байгаад байна уу бас. Тэ. Тэнгүүтээ ням гарагт нь шууд оройн хүрэл медалийн тоглолт болоод тэр оройныхоо шилжигшэн даваа гарагт нь шилжигшэн Мюнхен отноо Nations League-ийн финал болоод тэгээд 6 сарын 15-наас илүү 2-оос нөгөө алдартай тэмцээн ч нөө. клубүүдийн дэлхийн аварга шалралт Тэр тэмцээнээр чи ер нь ингээд тогтмол болдог болгоно гинэ. Тэр бол том тэмцээн болох юм байна цааш та. Тий.
хөрөнгө санхүү манхүүч тэгж явж байгаа юм байна. Тамтдаггүй юм. байгаа штэ одоо. Одоо жишээ нь энэ жилийн аваргуудын лигт төрүүлж байгаа баг чинь дараагийн одоо Шууд ирэх авах. 29 он эрхээ авч байгаа. 29 он ирэх авч байгаа. Хоёрт орсон баг нь мөн адил. Гээд л цаашаа үргэлжлэх гээд байна те. Тий. За Nations League томчууд ингэсэн байна. Тэгсэн чинь нөгөө одоо мэдээж дээд лигтээ үлдэхүүгүй юу гэдгийг нөгөө шийдэх плей-офф хажуугаар нь явсан. За Унгар А лигээс унахуугүй юу? Турк Б лигээс А-руу дэвшихүүгүй юу гэдгийг бол шийдсэн. Шинэ Собслай Гүлэр хоёр яасан юм. Талбай дээр хилэлцсэн юм шүү. Собслай эхлээд нэг юм бичсэн юм уу бас Вандра вандраач. ингэсэн. За энийг үрдүг ярьсан юм ярьж өгье. Бэлэг Украинд 3-1 харьцаатай хожигдсон байж байгаа. Хариу дээр Кинг маань 2 гол. Тийм байлээ. 70-аас хойш 3 гол байсан. 4-3. Кингийн гол ер нь 100 төглөө шүү. Кингийн шигшгийн гол 100 гарсан шүү дээ. 100 хүрэг 80 тэл. Хөрөг юм уу? Гэтэ ер нь тоон орхон байна. Ер нь авар бас нэлээ явж 100 байна. төрнээ. 88 байсан баха. Лукаку бол 100 хүрэмтэй шгшгийн гол. Серб Энэ одоо 32 нас хүрэх гэж байгаа шүү дээ энэ жил. Зөндөө л 31-тэй байгаа шүү. 93 он. 93 оны сүүлээр шүү. Тийм тий. За, Грек Шотландыг хоцсон. Шотланд бол ихний тоглолтод хожигдсон. Грек одоо ингээ А руу тоглох гэж байна үстэй. Одоо Грек А руу гэсэн. Шотланд Б руу унлаа. С Б лигийн плей-оффт болохоор Косово Исландыг хоцсон. Ирланд гүрж Словен 3 Б лигтээ үлдэхэр боллоо. За, Болгарын хөл өмг хөгждөг бай. байдгаа. Гүрж Арменийг өстө бодоо болгосон хариу тоглолтод. гот амар төгсөл. Йоо тийм Тогсон болгоно орсон. Хивича нөгөө хинх ингээд жирэгжээ. Словакийн тоглолт эхний тоглолт гоолгүй, хариу тоглолтын эрд дээр нэмэх 5 дахь минутанд Словениас гол хийж хожсноор Слогийн дерби юу? тийм Словакийн Тэгтээ энэ хоёр ч хооронд айгүй хол байдаг болсууд шүү. ууг нь тийм тий зомбоо зайтай. Нэр нь л төстэй болохоос. Турк юун дээр Унгар дээр тэр хоёр талбай дээр дунд нь Унгар байгаа. Үгүй Словен яг урталт нь Словен ч бүр нөгөө Словак яг хойд. нөгөө Югославийнхаа бүр урд байгаа шүү дээ. Словак ч бүр Чехийнхаа энэ талдаа бүр нөгөө наад Молдав талдаа байгаа шүү дээ. Бүр ямар нуур руу гэлээ? Таатрын нуур мөрөнд хаад идэв. Хоорондоо зайт. Собслай Гүлэр хоёр муудалцаа. Зайт нуурны хоёр талд байж. За. Аль Гүлэр яг урталт хоёроо ярих гэдэг. Тэр хоёр муудалцаа талбай дээр. За. Тэгээ яг л 3-1 харьцаатай хариу тоглолтын дээр Турк хожиж байгаа хгүй. Собслай шатаад багийн ахлагч маань жоох ирж чаг гэж хэлсэн чинь Гүлэр ингээ өдөөсөн чимээгүй бай гэд хэлчихэж. Тэгээд тэгсэн чинь Собслай зөрүүлээд Instagram дээр пост хийхдээ 1088 гэсэн. Тэр нь нэг шүү. Топ бичсэн. Тэр нь юу гэсэн үг гэхээр энэ жилийн Арда Гүлэрийн тоглосон Реалын төлөө хийсэн тоглосон минут гэхгүй. 1088 минут тоглосон чи юм уу надаа юм хэлэх юм уу гэсэн байна. Би бол Ливерпулийн гарааны тоглогч байна. Тий, би бол Ливерпулийн гарааны тоглогч гэсэн утгатай. Тэгшээ 1088 гэж бичиж. Чи над юм хэлэх болоогүй шүү л гэсэн юм. Мод юм нэгэд. Тэгсэн чинь зөрүүлээд Гүлэр өчтөр шөн Instagram-да стори хийсэн. Тэр стори амар хов ярьдаг тий. Сторин дээр юу гэсэн 6-ыг алдчихлаа. 6 гол би энэ үлрэл 6 гол хийсэн байхад чи ямаа татах болоогүй юу л гэсэн байлээ. За тэгэхээр энэ хоёр дахиад нэг Тэр энэ хоёр тоглолтынх нь оруулсан гол юм шүү 6 гэдэг нь. Би тэгж ойлгосон шүү. Саяны нэг Гүлэр ингээд нийт 6 гол оруулчихад байгаа юм уу? Үгүй сая Унгартай хоёр тоглолт 6 6-ыг шалгасангүй л дээ зүгээр. Тэрнээс Гүлэр хэдийн хийсэн юм? Гүлэр өчтөр нэг өчтөр лав хийсэн. Тэгээ яг танаа баг ингээд 6-ыг алдчихийж юугаа ярих гээд байгаа юм бэ гэсэн юм шиг байна буцаагаад. тийм нэг хөрх юм боллоо. Залуучууд яваар нэг тийм Хүүхдүүд траш ток болж. Одоо тэгтээ ер нь Гүлэр ч Собслагаас хамаагүй дүү үстэй. Дүү. Собслайч нь 22 3-тай бас залуу шүү дээ. 20 одоо 24 5 төгсөө. 24 5 гарцсан. Гүлэр бол одоо ингэ шар гарч байгаа. Тэр хоёр нэг 5 Нэг хол болоо. Тийм энэ бол 5 насны зүрх байгаа. ууг нь юу юм. Ер нь чааштай ер нь тэгээд Реалтах юм уу те? Тийм л юм байна. Ливерпул Реал хоёр таардаг юм. Гүлэр чинь Реал Түүхэндээ ч ер нь Унгар Турк хоёр их байлцсан баг. Имээ тийм Атоманы эзэн тус үед бол амар. зөндөө байлцсан. Эндрик тэр хоёр чинь эднийх чинь дараад байгаа юм шүү дээ. Жорж хорцолж байгаа. Венисиус шиг эхний 3 жил шиг. Нөгөө CD лигийн плей-офф яаваа гэсэн чинь нэрээ 26 онд юм биш үү? 26 оны 3 сард юм байна. Тийм үү? Тий. Нөгөө энэ ч угаасаа нөгөө CD лиг ажилтны аврагт орох магадлал бага учраас тэр хавцаа нөгөө Одоо сонгогчдол оролт эхэлсэн байна. тий сонгогчл оруулах. За, завсарлын энэ ч өмөр цаг. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр сайн санхныг санхүүжүүл нураатай голомт банк ажиллаж байна. Нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн барыг сэрээд Tiger брэнд ажиллаж байгаа тул та тань суудсан завсарлаад 20 дугаар хэсгээр авалцсан. За
гоё л доо тий зэрэг. За нэвтрүүлэгт хамт үзэгчдээ маш их баярлалаа. 2 дугаар хэсэг маань эхэлж байна. За энэ хэсгээр за Европын нэг хэсэг яриа үргэлжлээ. Тэгээд бусад төр орно. Эхлээд Европоо ярьсан дээр халуун дээр дуусгая. Nations League-ийн нөгөө шүгэн 8 тодорхой болоод шүгэн 4 тодорхой болсноор дэлхийн аваргын сонгон шалралтын хэсгийн аль аль багууд аль аль хэсэг рүү орох нь бас тодорхой боллоо. Одоо жишээ нь Герман, Италийн хоцсон А хэсэг рүү орох байсан. Герман хоцсон учраас А хэсэг рүү орлоо. Хожигдсон А хэсэг рүү орох байсан. А руу ингээд орлоо. Ингээд 8 хэсэг болсон. За, Герман, Словактай, Умар Ирландтай, Люксембургтэй. гайвсан байна уу? Гректэй, Шотландтай, Беларустай. Франц, Украинтай, Исландтай, Азербайжантай, Испани болохоор Турктэй, Гүрчтэй, Болгартай гэдэг ер нь зүүн тийшээ нилээ явах юм шүү. Турк бүршээр энэ тест ширүүн болно да. Харин Испанч яг тэгээд нэгээрээ гарна. Грек баг нэгээр гарах байгаа. Түш. Боломж бол байна тийм Грек ээ. сүүл Грек, Исланд хоёр дахиад Дахиад Шотландтайгаа таарсан байна. Тэгээд энэ Беларус маань Беларус баларцсан нэг бонусны болчлоо тий. энэ бонус авч. Энэ гүрж Турк хоёр бас хөрх үүсэх бах тасмантай. яг Өө нэг үзэхгүй шүү дээ. яг нөө нэг Талбай дээр бол ер нь тэнцэн гайгүй тоглолттой дэлхээ тийм Испани. За тэгээд Нэг үзээ байхгүй. Португал, Унгартай, Ирландтай, Арментай, Нидерланд, Польштой, Финланд, Литв, Малт гэдэг. Энэ чинь Ёстой өөр чинь Жигээс хоошоо 5 Нидерланд чи харин жоохон эвгүй өөдөөс нь саргунахаар багуудтай таарсан юм шиг. Польш, Финланд хоёр. Польш, Финланд хоёр бас үзэн шүү дээ. Яг хоёр. Тэгээ яг нэг ийм шигт орчих Нидерланд хоёрт орчдөг юм шиг. Хэцүү харин одоо энэ цэнгэлэл дэмжиж гайгүй гэдэг байгаа. Гайгүй гэдэг байгаа. Яг үндэ. За Итали яахын тэгвэл. Өө Италид ч одоо Норвег энэ чанга шүү дээ. За Израиль, Эстон, Молдов нөгөө арайч тий одоо за Эстон, Молдов хоёр нэг байж. Хорват маань харин одоо Чехтэй, Чех чанга. Монтенегротой, Феррари гайгүй тий. Гайгүй Чех л. гайгүй мэн үү? Чехигээ л доор орчихгүй бол мараг орно шүү. За энэ од байгаа дээр нэрээ яриач. Од байгаа нь юу гэхээр Nations League-ийн 2 од тавьсан байгаа багууд байна шүү дээ. Эдгээр багууд болохоор урьдчилан шатнаас хэрвээ эрхээ авч чадахгүй бол нөгөө плей-офф шууд тоглох хэрэгтэй юм байна. Nations League-ийн Nations одоо League-ийг топ топ 4 гэхээр тий. Nations League-тэй хэсэг тэргээс учраас. Давхар Нэг оттонууд нь яах юм? Нэг одоо нөгөө давхар мандаттай хүмүүс юм уу? Аа? Давхар мандаттай хүмүүс. Давхар мандаттай хүмүүс. Давхар дэлт болсон. Хоёр Гэхдээ угаасаа хөдөлгөөн мөртэй. Дайнаас бусд нэг мандатаа хэрэглэхгүй л болсон байл харагдчих тий. Нөгөө манай Итали, Норвег яад юм бол. За гайгүй хэлэхэд Босч За Хааланд ч одоо бас нэг за ингээд хэсэг бол тодорхой бол. Одоо ингээд сайхан мөр шороо шиг. Энд чи баг нүлээ 3 сар. одоо юу яа? Одоо жишээ нь ингээд юу Энэ жилдээ Франц, Герман, Португал, Испани дөрөв сонгон шалралтын 9 сард эхэлнэ. 6 сард дэлгэр чинь нөгөө нэг юугаа тоглож чинь. Гэхдээ одоо энэ эргэжлийн 26 оны дэлхийн аваргын одоо энэ урьдчилсан шат ер нь энэ намар дуусна үстэй. Тэг намар тус. Энэ Европын чинь 3 сар хүртэл явахгүй юу? Эх оны. Юу? Саяны Европын үгүй бах. Одоо Энэ жилдээ яаж 3 сард дуусгаж амжихгүй? Амжин. 6 тоглох юм чинь 9 сард 2, 10 сард 2, 11 сард 2. Тэгээд Тэгээ эрт дуусаад нөгөө хүн дэлхийн аварт айл баг нь явах А нь тэгвэл нөгөө 3 сар чинь мэдчихдэг юу үстэй. болдог шнэ. Плей-офф болтоод болдог шнэ. плей-офф нь бол. Плей-оффын наан сугуулчаад хоцснууд нь ингээд зүрх очих юм байна. Тэр хоосон зай. За тэрний хоцны 26 оны дэлхийн аварга мөн гоё болно. Тэ Канада, Мексик, Америк гэсэн 3 улсад гоё юм болно. За. За Европ дээр үргэлжлээд Англи шоугийн тоглолт юм. Юу байгаа? Албан. За энэ бол жоохон кино маягийн дүрс шүү. Албарын дүрс. Кино биш юм уу те? Оруулах гэж утсан. За энэ болохоор ерөөсөө Томас Тухел дасгалжуулагчийн Англи шиг Анхны. дэрчсэн анхны тоглолт гэдгээрээ. За энэ ч одоо Гарет Саутгейтээс өмнө Рой Хойсон, за Сэм Аллардайс нэг ганц тоглолтод Словакиасыг авч орсон. Тий. Тэгээд тэрний өмнө чинь юм байла. Капеллос. Капеллогоос хойш анхны одоо гадаад засгалжуулагч болж байна. За ингээд гой дамжуулсан. Беллингем, Луис Майскели. Яа, дебют тоглолтын дээр гол хийдэг энэ хамгаалагч хүн бол ер нь ховор доо. Тий, одоо энэ юу лээ? 18 настай дебют тоглолтондоо дебют тоглолтонд эхнийхээ гол хийсэн. Өрөөний юу? Анхны тоглогч болсон. Рүүний хийгүй. Тэгээд Юу юм бэ? хамгийн Хамгийн залуудаа Тий. дебюттэй гол. хамгийн залуудаа дебют хийсэн. Тэс дебютээ гол хийсэн хүмүүс байдаг л Байна. байгаа тий. Өмнөх залууг нь болохоор хин бэ? Маркус Рашфорд. Маркус Рашфорд. Тэгээд нөгөө нэг юу яж байгаа? 10 хамгийн залуудаа оруулсан тоглогчдын жигсаалт нь 3 бичигдсэн байлээ. Луис Майскели. Тий. Мэдээж хийх юм байгаа хаа. Рүүни Овн Овн байгаа тий. хоёр.
яасан. Бөөрн үү. Данбөрн Шгшогийн лагныхаа тоглолтод оролцсон. Ньюкаслын хамгаалагч. Хөндлөвч онжил юмс. Тий. Бас дебютэн дээр гусгаж шít. Брайтны Луис Данк ерөнхийдөө тоглохоо болж ирэх гэсэн үг. Тий. Бөөрн ч насны үеэ нэлээд явцсан тийм. 32. За ингээд энэ тоглолтын дээр нэг түрүүн ярих гэсэн бас нэг юм байгаа нь юу байгаа даа л да. Одоо жишээ нь Байрлалын уу. зүүн захын хамгаалагчаар Луис Майскеле гарсан байгаа. Гэхдээ яг талбай нь гүний найруулгыг бол ихэвчлэн бөмбөгтэй байдал Луис Майскеле барьж явж илээ. Жигүүрийн хамгаалагчаас төв рүү очиж байгаа. Тэгээ төвөөсөө одоо Беллингем руу дамжуулах гаргаж өгөх, урагш нь залгуулах тийм хоёр жигүүрээ засаж өгөх тийм. Тэр ажлыг бол бас энд Declan Rice-тай хамтдаа хийж өгч байгаа жишээ тийм. Тэгэхээр нөгөө нэг хөл бөмбөгт Ер нь жигүүрийн хамгаалагч үүрэг Англи орчихсон. Өөр болж шишгийн зүүн хамгаалагч ер нь бол Ashley Cole-оос хойш айгүй тогтургүй байсан шүү дээ. Тэ? Одоо тэгээд бенч хийлбэл байгаа ч юм шиг Шоо гүйч юм шиг шийдвэл хоёр нэг орон гарan гэсэн. их байгаа ч юм шиг гүйч юм шиг. Тэгээд оронд нь хин хинж дуудагдаад байдаг үлээ. Зөндөл олон хүн. бенч хийлвчтэй их сайн байсан тийм. Летен Бенс нэг хэсэг жоохон байсан. Тийм тийм. Энэ Колос хоош тогтмол. Тэгээд Ashley Cole бол яг тогтмол байсан шүү дээ. Тийм. За Кейн маань хийж байна. Нэг тойруулаад сайхан явуулдаг да гэж юу. Тэгээд За энэ бол Harry Kane-ийн Шгшо багийн төлөөх 70 дахь гол байлаа. Бас өндөр байгаа шүү. Явж ийн. Ер нь ингээд Английн Шгшогийн баг рекорд үстэй. Рүүнигийн 53-гийн рекордыг 2 жилийн өмнө идчихсэн. Ингээд 70 болгочлоо. Ийм олноор оролдоггүй байсан шүү дээ Английн. Тий. За ингээд Harry Kane-ийг бол цаашаа удаа үргэлжлэх ах уу. Одоо 80 маяр бол хангалттай өрн тийм ээ. Тий. 80 ирлүүч төгчих баг. Harry Kane-ийг бол. Тэгээ нөгөө нэг Английн Шгшогийн тоглогч нар чинь байнга солигдоод идэм үү яа тий. Танаа нөгөө Ниванери ч дуудагдаагүй юу? Ниванери болохоор юуны 21 насны шгшээ дуудагдсан. Англи 21 насны шгшээс хүчтэй л харагдж илээс. Олон бас мундаг хүүхдэд харагдж илээ. Ингээ зүүн жигүүртэй болчвол бас зүгээр юм да тий Англи. Тий. Ниванери яг нөгөө англи урдаа олон сонголттой болохоор арай дуудсангүй тий. Тэгсэн баг. Тий. Юун дээр хамгийн залуу одоо дебюттэй гол хийсэн тоглогч Rashford рекордыг эвдсэн. За дөрөв зингэл хийсэн 3 дахь залуу тоглогч хамгийн одоо гол хийсэн. Овн Рүүни гэсэн хоёр довтлогчийн араас 3 дахь бичигдэж хэлсэн. Энэ тоглолтын дээр ерөөсөө тоглолтын эхний хагас гэхэд Английн шгшээ 437 дамжуултыг оновчтой болгочихсон байсан. Энэ бол ерөөсөө 21-р зуун гарснаас хойшоо одоо Opta компани статистикийг нарийн бүртгэдэг болсноос хойшоо хамгийн олон тохиолдол Англи шгшээ. Тэгэхээр Англи хизээч эхний хагасны дотор 437 дамжуулт өгж байгаагүй юм байна. Бөмбөг барьж ирэх гэсэн үг. Бөмбөг сайн Бараг нэг тоглолтын дамжуулт ч наач юм байна. барьж гэсэн үг. За Harry Kane бүх цагийн өмнө мууш 70 гол, Rooney 53, Bobby Charlton, Sir Bobby Charlton 49, Gary Lineker 48, тэгээд Jimmy Greaves 44 гэсэн эхний топ 5 байдаг юм байна. Harry Kane бол босхийг нэлээд өндөр болголоо. Одоо эн чинь нэлээд удаан хугацаанд эвдэгдэхгүй рекордыг тогтоож ийн гэж бол ойлгож байна. За өөр тоглолтын тойм бол байхгүй. Одоо нөгөө томчууд ч Nations League-ийн шүүгийн 8-ыг тоглолцсон учраас бусад тоглолтуудын үр дүн хэтгэлээ харъя. Энэ бол 1-р тойрогт кипер Самарино гэж Дэлхийн уран шалгаруулалт тэмцээний сонгон шалгаруулалтын эхний тойрог тий. Ингээл яваад байгаа үстэй тий. Одоо эхэллээ. Финланд За Финлянд маань Малтыг ажжээ. Левандовски гол. Левандовски 85 дахь гол. Хоош хөршиг оцсон шүү дээ. Дөө Урмын Чиасаацгүй Боснитэй дараа тавиулсан шүү дээ. За Умард Македон Лихтенштейн хоёр хүмүүстэй. Тий. Норвег Молдавыг манай нөгөө хин Сөөрлөд Хааланд хоёр нар гол хийсэн. Хоёул өнөөдөр хин 3-3 хийх үү гэж Мо Гибралтарыг өстө Монтенегро нүджээ. Чех Феррери арлууд. Феррери арлууд харин сүүл цаг тус төглөө өгсөн байхад булангаас мөргөд хийдсүүс чинь зөрөөд нэг 2 минутын дараа өнөөхөл Патрик шиг. Энэ тэгээд Израиль ч одоо ер нь ингээд Европтоо л ороо яваад их юм тий. 70 оноос хойш. Тий. 70 оноос хойш. За тэгээд Уэльс, Казахстан. Казахстан ч Уэльстэд хаардаг нь энэ олон сайхан жижигхэн юмнууд байж хахад суглаа нь Уэльстэд харч юм уу? Гүүстэй. Уэсис юм уу мөн тий. Тий. Хоёрдугаар тойрог өчигдөр шөнд болсон тоглолтууд ихний үр дүнгууд байж байгаа. Үүрээр болсон тоглолтууд. Литв Финландтай 2-2 болжээ. Албан хожлоо. За Босни дахиад хоцсон байх шүү. Тийм байна. Англи 3-1-ээр Латвиг хоцсон. Польш дахиад хоцсон байна. Малт. Румыний удаа ёстой нэг Самарино. Сан-Маринод харжээ. Таарч. За өнөө шөн Молдав, Цагаас Молдав, Эстон. Чех, Гибралтарыг хөнчих юм байна. Оо, Израиль, Норвег гэж чанга таарч штт. За Умард Македон, Уэльсийн тоглолт. Казахстан нэг Лихтенштейн нэг авах уу? Авна үстэй. Амтг. Аа?
Тий авах хаа. Энэ нэг нэг хаа. Бүлэрэн гэсэн үнэхээр би нэг За энэ Монтенегро Феррери арлаа авч хаях нь байна тий. Умард Македонч бас Уэльстэй үзнэ. Үзчихээн. за энэ хоёр тодруулсан хоёр тоглолт бол тэгээд өнөө шин Гарах нэ. Хоёр зүгээр гарах нэ. За. Ингээд хоёрдугаар тойргийн тоглолтууд яваад Шгшээ багийн цугларалт энэ 7 хоногоор ингээд дуусч байгаа. За, Аз руу хамтдаа шилжиж, наашлая. Азийн бүсэд Японы Шгшээ баг талбайд Бахрейнийг авч тоглолоо. Бахрейны оргил үе жоох унаад байна уу тий. Хүүшээ манай чинь бүр Уэльс шүү дээ. харин тийм байна. Японы дөрөв нь. Япон үнэхээр мундаг байгаа. Яасан ч байгаа. яасан ч тэр олон гоё одууд байдیں۔ Тэрийгэ гоё зохицуулсан тий. Тоглолтыг нь байгаа. Бахрейн бол нэгэн цаг үед үнэхээр сайн баг байсан шүү дээ. Тэр нь бол бас хахир хамгаалалттай байдаг бас. Тэгээд одоо ер нь жоохон муудчихад байгаа. Одоо ерөн солирцсон байж байгаа тий. Украины хөлбөмбөг. Тэгээд очудаа дэлхийн аварт орох гээд Плей-оффын тоглолт хийсэн шүү дээ. сүүлийн үлчид болторсон. Зя Куба. Зя Камада. Дайчи Камада. Айчи Камада. Камада сэлгээ солилцоогоор орж ирсэн. Хэний оронд орж ирсэн байлаа да. Камада солилцоогоор орж ирээд зөндөө одууд Японы орж ирж байгаа. Одоо энэ Дандаа шилждэг одууд. хараарай. Минамын ног солилоо. за Кубагийн дамжуултыг бүгдээр арцгаая. Хопэ. За Камада тооны харьцааг Айчи Камада. нэг тэг болгосон. 66 юу. 66. Их гэж бас нэлээд болсон байгаа. Куба гоё ёс. Гоё ёс. Кубо Митомо хоёр ч гэсэн амар л. Энэ бас гоё төгсгч чаас Ирж байгаа шүү дээ. алгадаа зогсож байгаа шүү дээ. Тий. Хавсраад тэгээд бөмбөж ингээ хаагаад Гоо ингээ зохиол хааш. тий. Тэгээд Гарчаас яахтар дууссан шиг шаасан шүү. Энэ тоглолтын дээр бүр амар олон гоё юм ийсэ. Тий. Одоо нэг жишээ нь энэ. Тий сая бол Митомо бас гоё айгуу гоё юм. Донд нь нэг Испани хүнд тавьсан юм шиг. Ламасиа төлөмгийн боловсрал эзэмшсэн юм шүү дээ. зя. Испани Японы шиг дэлхийн арга шүгэн амд үлдэх үү? Жилийн дараа. Гэхдээ энэ одоо олон баг юм чинь бол боломж байгаа л да. Тэгээ айгуу гоё боломжууд гаргаж байгаа сүүлдээ ийм гол орсон. Суглаа муглааны яаж тарахаас л. Оо Нагатомо дуудагдсан явж яваад харин. Гүйл үү. Багтаага цуг яваа юм уу? Зүгээр услах тусгаж явуулж байна. А тийм болов. Харин тий. Одоо Харъя. Бараг 40 хүрж байгаа 40 гарцсан уу? Явж ил Одоо шүү дээ. 40 хүрч байгаа. Энэ явж байгаа үстэй Нагатомо. Тийм тийм. Хүч байгаа ах шүү нэрээ. Харин би Арайч гайхаад. тий. Үгүй за би харьяа. Байгаа. Энэ нөгөө Селтикийн хоёр байна шүү дээ. Кёго Майда хоёр. Сэлтик бүр 3 баг шүү. Фурухасе. Фурухаши. Фурухаши. Тэгээ Кёго ч Фурухаши байхгүй. Кёго Фурухаши. Кёго Фурухаши. Дайзен Майда. Майда. Дайсон Майдагийн 4 баг шүү дээ. А? Кёго, Фурухаши, Дайсон Майда. Тэгтээс жоохон сахилахгүй те энэ Кёго Майда хоёр. А тэр халдсан бол эвгүй байл. Тийм. Улаан хавц мууц авч чинь хэрэлдэн Шууд зоолтон. ингэж орж ирнэ. Тэгээ бас энэ Селтиктэй яг энэ Шотландын уур амьсгалд айгүй зөгцөөд байгаа өөрсдөө ер нь жоо Хоккайдог үгүй юу гэхэд. Хоошоога тий. Сахалины ард мөрөөр хаа. Яг энтнэр дээр бас яг нэг бүр яг гараанд гарахгүй юм те тэд нар нь. Бас л Тэглгүй. том шүү дээ. Аврагуудын лиг тоглолтгүй нөхдөж шүү дээ. Тэгээ нөгөөдөл нь яалтч илүү гараад гарах нь төгтөл. Минамина ч юм уу. Тийм, Минамина Дайчи Камада ч юм уу тий. Тий. Гарахаар чинь ягаад Тэгээ одоо тий Маяда гарсангүй чинь ч асуухгүй. Германд тоглож байгаа Японууд ч ястай үнэхээр Тий. мундаг Япон. Тий 2 итоо байна тий. Такума Асано гэх. Гэхдээ одоо Ливерпулийн хин чин Эндоч яг гол дотоо бас гарцаагүй. Тоглолчин тий. Японы жишээ баг сүүлийн одоо урьдчилан шүү дээ. 7 тоглолтынхон 5-д нь клин шит буюу гол олгоор дуусгасан. Энэ бол ерөөсөн айхтар үзүүл. Тэгээ дээрээс нь урьдчилан шатны дэлхийн аварга урьдчилан шатыг тооцох юм бол тэд сүүлийн 14 тоглолтод 35 голыг оруулсан байна. За Куба саяны тоглолтын дээр хаалгавар 3 удаа зогсон, 2 удаа хаалга онсон. Эсрэг багийн торгуулийн талбай дотор 7 удаа хөрсөн, 3 голын боломж үүсгэж ерөөсөө тэнд божигнуулах бүх ажлыг хийсэн. Сонирхолтой Куба 2015 онд одоо Монголд дэс тоглож. Монголын одоо 5 гол илүү. тухайн үед 16 насны шгшээ 6 багтай. илүү. Хонконгийн 16 насны Хоёр. шгшээ багтай тоглолдог тий. Тэгээд бас л тэгэхэд чинь нөгөө яг юу нэ тий Ламасыг Нэг хөсөөгөө шүү дээ. Тэгээ Монголыг ч үлээ 16-0 илүү. тэгж биш. Японы одоо төвийн хамгаалагч одоо хэн байгаа? Нэг одоо хамгаалагч бол нэлийн алдарт гарч нэлийн Европ руу. За саяных дээр бас Зито гарч ирсэн. Явж байгаа. Хажууд нь юм байла. Хэн блэ нөгөө Европ том багуудаар явж исэн хамгаалагч чинь. одоо LA Galaxy-д байгаа. Саутгемптонд байсан уу? Тэ? Мая Yoshida. Yoshida тий. Yoshida тий. Тэр нэлээ Японы хамгаалалт эдэр ч гэсэн шал өөр болсон билээ. Накасава гэж нэг юм том биетэй хамгаалагч байдаг байсан тий. Бүр том сэксгэрүүстэй.
Юун дээр би сая тэгээд энэ тоглолтын дээр Япон хоцсноор дэлхийн аваргад оролцсон, хойтон дэлхийн аваргад оролцох эрхээ авсан. Тэгээд надад нэг зүй тогтол санаанд орсныгаа харсан ч үнэхээр. Тэд 98 онд дэлхийн аваргад хамгийн анх удаага орсон. Тэрнээсээ хоошоо зохион байгуулагч баг улс бол шууд оролцох эрхээ авдаг. Тэрний дараа хамгийн ихний эрхийг ямар улс авдаг юм бэ гэдгийг бодоход Япон санагдаад байдаг байхгүй. Тэгээд сая ч гэсэн Япон авчлаа. За. Тэгээ ингээд өөрсдөө орсноос хойшоо 8 дэлхийн аварга шалралт тэмцээний 4-т нь зохион байгуулагчийн дараах эрхийг Япончууд авч байна. Хоёрт нь нэгт нь бол юу байгаа? 2002 онд бол өөрсдөө зохион байгуулсан. Тэгэхээр тэрийг бол тооцохгүй байж болж байна. Франц авснаар тооцож шүү дээ. Франц авсан. Дэлхийн аваргасан гэдгээрээ. Тийм ээ. 98 2002 онд Бразил Франц бол тэр цаг нь ирэх авсан он нь бол нэлээд урагш байгаа нь. Цом авсан бол дараагийн тэмцээнд автоматар ордог байсан. Тэр бол 6 оноос хойш болчихсон. Тэгээд Япон 3 дараалж хамгийн ихний эрхийг зохион байгуулагчийн дараа авсан. 18 онд бол дунд нь юу байсан? Бразил ирэх авсан юм байна тийм ээ. Бразил ирэх авсан. 4-т хэрхийг 17 оны 8 сард авсан. Дунд нь бас нэг жоохон тэнцээ хожигдлуулсан шүү дээ байлаа. 22 онд болохоор германчууд авчихсан байна тий. Германч хэсэгтээ бүгдийг очсон шүү дээ германч. Тэгээд юу яасан? Сауди Арабын дараа хэсэгтээ хоёрт бичигдэж ирэх авсан юм байна. Хэсэгтээ урдсан шатны хэсэг эхлээл Сауди Араб Оман хоёрт шууд хожигдоод эхэлсэн. Тэгэхээр ерөөсөө эрт авах ямар ч шанс байгаагүй. Гэхдээ буцаагаад ямар ч тэр цуврал бол ингээд Япончууд сэргээлээ. Энэ бол бас л одоо ахтар үзүүлэлт байна гэж бодсон. За. Дараагийнх нь Дэж Азийн дараагийн одоо бар улс бүгд найрамдах Солонгос шүү дээ. Тий, одоо өмнө нь бол ерөөсөө Аз твээс одоо дэлхийн аваргын том тэмцээнд ерөөсөө ганц ордог, тоглодог баг нь энэ Солонгос л байлаа, тийм үстэй. Тий. Сүүлд Япон нэмэгдсэн. Гэтэ яг юу юм бэл энэ хоёрын түүхийг ингээ харсан чинь Японы хөлбөмбөгчийн 90 оноос хойшоо супер хөгжөөд Ирчимтэй өгч. тэрнээс өмнө Солонгос бол бүр Японыг гаргаад өгсөн юм бэл. Тийм шүү дээ. Энэ Одоо тэр 70 80 60 70 80 алдагдгаа бом хийн юм. Бомсом юм уу ч н одоо 70-аад оны оны юм биз дээ. 94 мөрөө онд чинь аваргач бэлэг мэлэгтэй тэмцэж мэдээд тоглож яадаг байсан биз дээ. Өмнө Солонгос бол эртний хөлбөмбөг өгчсөн газар. Тэр нөгөө хиний Чадургийн аав Чадургийн аав чинь харин тэр бом хийн блээ тэр мөр үз дээ. Герман төрлөө чадвар чи. Тий, Чадургийн Герман. Штутгарт төрсөн байл. За, энэ дээр нэлээ Солонгос ч жоохон хэцүү байсан юм шиг байна. Оман ч бас яг л Бахрейн шиг л бас нэг тийм хайхтар хамгаалдаг л баг шүү дээ. Яс үзэн штэ. Нэ үз. Нөгөө хаалгач хин гэлээ Премьер лигт Аль хавсан. айл хавсан. Вигэнд байсан хаалгач. Тэрний ус шүү дээ. Тий. Оман тэгээд нэг соник хятадыг гаргаадгүй. Яаж игээл хятадтай таарчин. Хятадыг хүнчээд идэв. Оман гэж. Солонгосын шгшээ баг одоо ч бас хэсэгтээ бас ер нь амаргүй уучраанууд байгаа Солонгосын тий. Солонгосын хэсэгт. Гайвнуудны бүгд ийш орчлоо. Гайвнууд нь бүгд Японд. Сауди Араб. Сауди Араб, Австрали, Япон тэргүүтээ Хятад, Индонез ч нэг хэсэгт байж Тийм байгаа. тий. Эдний хэсгийнх бас хичээтэй. Тий. Солонгос хамгаалах айгүй жиг. Эвгүй хэсэг байгаа. За ингээ тэнцвэрс. Катар матар байгаа үстэй. Катар, Эмират байгаа үстэй. Тэр нөгөө тал. Тэр нөгөө Одоо хэсэг байгаа байгаа. За ингээд солонгосууд бол бас нэг хойноос чирэгдэж үлдлээ. Цаг дуусч байгаа тэнцнийг бол Уулын талбай та. өвгөн талбай. За ингээд Хуан Хичан 80 минут гол алдсан байна шүү дээ. Нэг харьцаатай тэнцлээ. Уул нь бол хэсгээд эргүүлж явсан. Энэ Солонгосын энэ нэг улаан уцж яг 2002 оны дэлхийн аваргаар өмсдөг үстэй тий. Эннээсээ ч бүр гүн улаан байдаг. Гүн одоо камер ингээд барихаар ч ингээд гэрэл байгаад байдаг гэсэн шүү Тий. дээ. Тэр юу ингээд харагдахгүй. Сайн гүйс харагдахгүй тий. Улаан цагааны мосолтой. Тэрээс гоё өмсгөл те. Тий. За хэсгийн байдлыг шууд 3 хэсгийн байдлыг ингээд за гараас залгуулаа харчнаа. А эсэг Иран, Узбекистан хоёр тэргүүлж байна. За Иран ах байгаа юм байна шүү дээ. Иран ах ч н одоо Узбек ч ер нь орхон үү дээ. Орхны. Одоо ингээд одоо нэг хүнээ одоо Ромагийн довтлогчоор тоглуулж нэг хүнээ Ситигийн хамгаалтанд гаргаж яах гэдэг чинь Узбек одоо
За одоо 3 төргийн тоглолт байна шүү дээ. 3 төргийн Тэгээ Узбек ер нь дэлхийн аварт орвол орохоор л мөн олон жил тэгсэн. Хоёр очичвол ойлгомжтой байна. хөлөмгөө хөгжүүлэх гэж бас Одоо 4 хоноод хэрэгтэй нь үү? хүлцэн шүү Ер дээ. нь Сколарыг нэг одоо багтал. Узбекийн лиг тавьчихсан тасгалжуулж Тийм шүү дээ. шүү дээ. Ривалдо оч тоглож. Ривалдо, Роберто Карлос нар Узбекийн лиг тоглож ийлээ. Тийм шүү дээ. Тэр ч одоо Тэгээ. манай сагсны юу бол одоо Казанс тоглож байна. За Арсан Солонгос байдгаа. Арсен Солонгос муу байна. Арсен Солонгос Киргиз яа. Киргиз 3 он авчиж байгаа маа тийм ч одоо манай шиг Киргиз энийг одоо хоцсон шүү дээ. Энд бас 3 он авчихлаа. Тий, Катар, Арабын Эмират одоо шараар байгаа нь бол дараагийн шат руу дөрөвдүгээр шат руу Дараагийн боломж руу орно шүү дээ. хоёр ногоон бол ерөөсөө шууд дэлхийн аваргыг явна гэсэн. За Эмират бол сайн шүү бас. Тий. За Узбек маань гэрэг ирэх авчлаас гоё л байна тийм ээ. За Жордан бас одоо Иракийн урд Ирак ч нь жоох муудсан байл шүү. Саяны тоглолтод маш ач холбогдолтой чинь Солонгос хоцсон бол 17 болох байхгүй юу? Оноо. Тэгээд ирэхээ баталгааж ойрхон ирж байгаа. Одоо ингээд Солонгосын дараагийн тоглолтод юу болох байхгүй юу? Одоо Солонгос дараагийн 2 Солонгос тоглолтынхоо одоо ч нэвтрүүлэгч 21 цагаас гарч байгаа. 19 цагаас Йордантай тоглоод эхэлж байгаа юм. за энэ нэггүй тоглолт. Тэргүүлж байгаа хоёр тоглож байгаа юм байна шүү дээ хоорондоо. Йордан тусалсан шүү дээ тий. Тий. Азийн цомоор Тэгсэн хоёр дээр болж байгаа. тий. Бид өглөө бичиж байгаа нэвтрүүлгээ. Тэнцүү багууд үзэж байна тий энэ ч. Өнөө шөндөө Кувейт Номантай, Палестин Ирактай. Палестин Ирак, Солонгос баахан тэр юуны Солонгос Йордан. булангийн орноттой орсон байгаа сте. Тий. 5 булангийн орн тэнд газар орсон. Тий Оман, Кувейт, Ирак гээд 3 байна шүү тий. Түрүүний хэсэг дээр ярьсан чинь өнөө шин тэг цагаас Иран, Узбекистан хоёр бас л тэргүүлж Хоорондоо юм шүү дээ. хоорондоо юм байна. За, C хэсэг. Буюу сүүлийн хэсэг. Япон 19 оноотой Тэгэхээр за лээд. За, Австрали 10 оноотой удаа. За, Сауди Араби 9, Индонез 6, Бахрейн 6, Хятад 6. Харин хятад айгу вариантгүй газар орсон. Яа тэр сүүлийн 3 гэхдээ ялан ч шанстай шүү дээ. За, Япон Сауди Арабтай сая тоглоод дуусч байгаа юм байна. Одоо Улаанбаатарын цагаар нэвтрүүлэг гарч байгаа үед бол за 19 цагаас Хятад Австралитай 21:45-аас Индонез Бахрейнтай эхэлсэн явж байгаа юм байна. Энэ Австрали ер нь яагаад ингэж гайгүй яваад байна? Гайгүй залуучууд гарч ирээд байгаа юм. Бас яг энэ дэг үзээд тахаа. Ганц хэдийн янг таалалтууд байх шиг байлээ. Ер нь бол гэхдээ Австралч нэг хэсэг баг нь бүр айгүй нөө юу яцсан байсан шүү дээ. Хуучны тоглогчдоор дүүрээд. Яг Аазтаа бол гайгүй хүү. Тэр нь Аз дуугаар болчиход байгаа юм шиг. Одоо ингэжсэн Австрали нөгөө нэг буцаад бүсээ солих үедээ. 70 оронд нэг автомат ирэхтэй болох. Шинэ Зеланд авсан шүү дээ. Сая Шинэ нэр. Зеланд нэрийнхээ авсан тий. Японы араас хоёр Ярхийн хооронд чи юу хурдан хэлсэн дээ. За, Аз ингээд ерөөсөө 3 хэсэг байгаа. Ингээд эндээс 6 баг бол эрхээ аваад явна. Аа хоёрт орсон 6-аас шигшиж хагаад 2-ыг авна. Тэгээд одоо 8. Шинзландын товтлогч үү манай энэ одоо Ноттингемийн товтлогч Тийм шүү дээ. үүд үү. Үүд Тий. тэр ч одоо яах юм бэ гэсэн. Үүд бол тэнд. За. За Азаас холдъё. Африк руу аялъя. За энэ дээр бол энэ дээр болохоор нэг юм болчиход байгааг бас мэдээллийг ярий. Марокко тасарч. Конго Эритре хоёр яасан. Уг нь эдгэр чинь ингээд хуваагаад 6-6-гаар нь хичнээн хэсэг юм бурхан минь. И хэсэгт гэсэн чинь 6 Энэ нөгөө юу багаас ач 9 9-ээс 19 хуваагаад хэсгийн тэргүүлсэн баг шүү дотн дээр их авч байгаа. Тийм болгоцсон Африк. Гэсэн чи одоо энэ 2 дугаар хоёр нь плей-оффтай. плей-оффтой болчихж байгаа юм тийм үү. Зарим багууд ингэ хасагдчихж байгаа болохоор. Марокко чинь одоо тасарсан явж. Энэ одоо ерөөсөө угаасаа Мароккогийн тоглогчид дэлхийд ноёлж штэ. Тэр хоёр хоттой юу болоо явчих. 10 одоох нь тайлбарлая. Та хэд дуусна уу? Яг дуусчихаа. За Нижер Нигер шүү дээ тийм ээ. Нөгөөх нь Нөгөөх нь. За. Нажерия биш, Нажер нь. тий. Тэр нь манайхан Нижер гэж журмалсан тал дээр буулгасан байлаа. Нигер ингээ Нижер болгосон юм байна тий. За. Нөгөө Лагостын биш. Танзан, Замби гэж яваад за Конго 2 одтой од байгаа. За Конгог тайлбарлаж өгөх аваас Конго улс хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд 3 дахь талын нөлөөг хэд оруулсан гэдэг үндслээр олон улсын тэмцээнд Энэ нөгөө хоёр шүү дээ тийм ээ. Пакистаны хамтаар төтөлцүүлсэн. Өнгөрсөн 2 дугаар сард, түрүү сард. Пакистан хоёр юм. За тэгсэн. Тэгээд тэрнээс өмнө Нижер Конгогийн тоглолт 3 тэгэн харьцаатай Нижерт автоматтаар хождыг Нижерт өгсөн юм байна. Тэгсэн чинь яасан гэдгсэн чинь тэдний одоо Конгогийн цэнгэлдэх нь тэмцээн зохион байгуулах шаардлага хангахгүй байсан гинэ. Тэрний улмаас
бүгд найрамд гарчилсан Конгард улсын нийслэл Киншаса хот руу Шилжүүлж. Бразавил хотоос шилжүүлжээ. Энэ хоёр чинь ерөөсөө дундаа голын зайтай. Итгэн нэг зайтай. юугаар Киншаса гэдэг бол гарчжилсан Конгос, нөгөөх нь зүгээр энгийн Конго шүү дээ. Тэгээ энэ нь одоо ерөөсөө яг баруун дөрвөн зам, зүүн дөрвөн замын за тэр нь ч арай юу юм. Конго мөрний хоёр талтай Хоёр байдаг. талдаа байж байгаа. Тэгээ ерөөсөө би ингээ сонирхоор Google Map-аар болохоос хоёр цэнгэлдэх хооронд нь одоо ингээ зам хардаг штэ. 35 км зайтай. Явбал 1 цаг 21 минут явах зайны газар явахгүй гэж зөрүүлсэн гэнэ Конгохон. Тэгсэн чинь тэгвэл та нар болохгүй юу гэдэг. Нишэрт автомат хожлыг 3 төгрөг өгс юм байна. Тэгээд тэрнийхээ араас ерөөсөө Конгийг бантчихсан. Пакистан энэ хоёрыг. За, Эритрей сая байсан. Эритрейн яасан? Эритрей нь болохоор ингэсэн гинэ. Хэрвээ Эритрейн тоглогчид хилийндээс алхах аваас тэд улс төрийн орогнол хүсэж тэр улстай үлдэх магадлалтай учраас урдсан шатнд манай улсын хөлбөмбөгч тоглохгүй гэж хэлсэн байна. Тэгээд Эритрей бол нийш тоглолт хийгээ. Эритрей ч Судаанд орсон. Саяхан юунаас салаа үсттэй тий. Одоо цэргийн дэглэмтэй байгаа. Одоо тэгээд бөөн одоо дайм байлдантай. Тэндээс нь явахын төс болж байгаа. Сумын дунд байгаа шүү дээ. Тийм ээ тий. Явуулахгүй л гэж байгаа юм. Золонтой. Эритрей тэгээд Юм тэмцээ мантай. Хурш Этиоптойгоо дайчих гад Гэхдээ Этиопоос харин дөнгөж салсан мэт дөнгөж. 93 он салсан. Тэгээд Яаши бүр тийм зүүн Африкт байдаг болов. Тий нааша. хойд Африк. Нааша одоо улаан тэнгис талдаа. Тэнгүүтээ тэр жижиг нэг юм ингээд одоо нөгөө тэн чи юу яд юм бэлээ. Эритрей дотор далайн том бомбыг тухайн үед Этиопийн хөрөнгөөр барьчихсан. Этиопын тэрийг манай эзэмшлээ гэж булаацсан. Этиопч өөрсдөө нэг далаад гарцгүй болчихж байгаа байхгүй да. Тэр бөө юм болж байгаа. Харин балаа юм болж байна. Тэгээд тэр чинь дайчих гад одоо ерөөсөө. Тэгээд Киншаса ч юм биш дээ. Түрүү хэлчихсэн. Франц хэлээр ярьдаг дэлхийн 2 дахь том хот шүү дээ. Парисын дараах тийм ээ. тийм баг. Тий. Парис тэгээд Киншаса аахгүй. 0 Францаар ярьдаг хамгийн том хотууд. Этиопч бол ер нь хүн төрлөختөө анх үүссэн газар шүү дээ. Нүүби ч юм тийм үү? За ингээд ерөөсө газарсан хичээл болчихоо. Этиопиас одоо 40 мянган жилийн өмнө тэгэл явах гэдэг. Манай одоо Швейцарийн юм отель руу чинь Этиоп. нүүби хүн шүү дээ. За ийм байна. Хичээл одоо ерөөсөө. Эритрей бол ийм сэргийн дэглэмтэй одоо хамгийн амар диктатуртай байгаа улсууд их бид нар чи өөр улс гэж яриад. Эритрей ч юу н ялгаагүй л. Эритрейд ч одоо очиж баг тоглохгүй нэ шүү дээ Тий. Одоо л хэцүү болсон юм байна өө. За тэнгүүтээ за ингээд дахиад холдноо. Энэ удаа далайн бүс аль хэдийн тоглолт нөгөө баахан арлын улсууд нь хоорондоо тоглолт сая хин нөгөө нэг автомат эрхийг авах вэ гэдгийг бол шийдсэн. Одоо чи 1.5 болчиход байгаа шүү дээ хэрхэн те. Тэ 1.5 болсон. Шинэ Каледон Тайти 1.3. За энэ яг яривал энэ Шинэ Каледон чи ер нь бол Францын нэг хэсэг шүү дээ. Мөн. Гэтэ одоо ингээд Уэльс шигээ ингээд тустаа орд юм уу те? тустай юм байна. Одоо нэг Алдарт Крембио шүү дээ тий. Францад 98 онд дэлхийн авраг. Крембио яг Шинэ Каледон төрсөн шүү дээ. Тэгээд Шинэ Каледоноос Франц руу дуудагдчихсан. Крембев ч 2 удаас Монголд ирж исэн юм гинэ. Ингээ шууд Францтаа ороод явчихдгүү тустаа тэмцээнд орд юм байна те? Одоо ингэ юу ааж бас Шинэ Каледоноос Францын цомон тэмцээнээс орно. Нарийн ярил Тайти чинь Франц. Бараг 10 мянган км онгоцноос шошны Каледон тоглолт шүү. Тий. Одоо Индонезийн. За тэгээ 3 тэгээр Каледон хожсон. Шинэ Зеланд нь Фижиг 7 тэгээр хоцсон. Манай Фижигүү. Тийм. Нөгөө Ноттингемийн довтлогч нь Вуд гол хийсээр байгаа. Вуд 3 гол хэтрик хийгээд тэгээд сэлгээнд суусан юм байна. Гэсэн сэлгээнд сууж хоорондоо хүмүүс хүүе үүдээ наашраа гээд гар үсгийн зурулж аваа зураг мөргөө татуулж ирсэн чинь шүүгч нь гүйж ирснээр хуц чи яхаараа тоглолт үргэлжилж байгаа сэлгээний сандлаа ороход энэ үзэгчдийн дунд орсон юм шиг тийм маяга шар уцгцсан. За. Нэг тийм бол энэ Өмнө шарттай байсан бол улаан болоо тоглолтыг чөлөөлөх байж гисэн. За тэгээд өчигдөр шөнө өчигдөр шөнө биш өдөр Тийм. Тийм үдийдл юм да. тий Шинэ Каледон Шинэ Зеландын одоо финал гэж хэлж болно. Хин хоцсон дэлхийн аваргыг хэрхийг шууд авах байсан. Шинэ Зеланд хожоод Тэгэл те. Вудас гол хийсэн байсан. Шинэ Каледон одоо TIV хоорондын плей-оффын тоглолтод орохоор Хэцүү юм руу орчиж байгаа юм аа. Энэ TIV хоорондын плей-офф нэг юм байгаа даа. TIV хоорондын плей-офф болвол Аз TIV, Далайн бүс, тэгээд Өмнөд Америк гэсэн. 3 холбоог нийлүүлж. Энэ Бараг Төв Америк уу? Төв Америкаас одоо байхгүй. Төв Америк нөгөө гурав нь автоматар орсон. Араас нь бусад багууд нь орчих байхгүй. Тэгээд энэ удаа Төв Америк байхгүй. TIV хоорондын одоо Тэгэхээр чин нэг эрхийн төлөө нь одоо юу гэдэг чинь Өмнөд Америк нэг баг. Харин Өмнөд Америкт нэг ирэх ирчлээ гэсэн үг Бараг л байна. юм тий. Тийм үстэй. Нөгөө үдээс мултарсан хэн байж ах вэ? Колумб байж Шинэ Каледонтой ямар ч баг таарсан тэгээд уншаад. Венесуэл Боливи хоёрын аль нэг л магадaltaй байгаа. Венесуэл Боливи хоёрын
аль нэгэнтэй шинэ Каледоны болон Азийн нөгөө нэг үлдсэн Маргаа байж байхгүй юу? Парагвай шууд ирэх авчих байхаа. Одоо жишээ нь одоо Катар бол плей-оффын байранд байж байна. Сауди Араб байж байна. Чанга байгаас. Тий. Одоо жишээ нь жишээ. Чангатан. Сауди Араб плей-офф руу орчих юм бол эдинчмс гоё болох гэдэг. Манай давсаар Тий. За завсарлаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүл нураатай. Голомт банк нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч өөрийн бараг эсрэг Tiger брэнд ажиллаж байгаад болох таатай байна. Эсвэл сонсорлаад Өмнөд Америкийн тоглолтууд за тэгээд хойд Төв Америкийн бас нэг Nations League гэж төвцсөн байгаа. Яг талбар гэдэг байна. За нэвтрүүлэгт танд үзэгчтэй баярлалаа. 3 дугаар хэсэг маань эхэлж байна. Ерөөсөө шууд цаг нэлээд явцсан. Бразил руу оръё. Бразил руу. Өмнөд Америк. За, хавьд Бразилийн шигийн тоглолтыг хараагүй гоё. Колумбтай. Бразилийн ши. За. Энэ өмсгөл их гоё харагдчихлаа. Маш гоё өмсгөл захтай юм. Тий. Тод ногоон захтай. Тэг цэнхэр шорттой Бразил. За. Колумб бол их сайн байгаа. Копа Америкас сүүлийн финалц. За ингээд Винисиусыг унгаасаа. Энэ бол гацаагүй финал Саарч байгаагийн 10. Винисиус. Бразилийн төв ягс дээрээс хин Жойлинтон Бруно Гимараш хоёроос их сайн тоглож илээ. Ер нь тим сайн агаас хамгаалагчтай удсан баха. Бразилчууд тэгээд энэ Өмнөд Америкийн бусад улсуудаас өөр хэлээр ярьдаг болохоор бас жоохон хэцүү байдаг баг тийм. Рафиня хийсэн. Рафиня пенальт хийсэн. Сайн байна Рафиня тий. Энэ форма хадгалаа дараа жил орж ирэх гэсэн үтэттэй шүү Бразил. За энэ дээр гэсэн чинь Люис Диас амар гол хийсэн бэлээ бас. Яг одоо энэ хаалганы ардаас удаашруулсан бичлэгээс харахад бол нэрийн чигсэн бэлээ. Хамас дамжуул төгөөд тэр гой өнгөрүүлсэн бэлээ. Одоо эндээс хараарай. Энэ засаж байгаа юм. Тий. Одоо ингэж Маа. өнгөрүүлж тэр. Өнгөрүүлэл зайгарч тий. За ингээд 1-1 болсон. За ингээд Бразил олон боломж гаргасан. 2-1 болсны дараа. Биш Алисон байсан уу? Алисон Бекер. Алисон Бекер хааж байгаа. Тэгээд Алисон чи юу яцсан вэ? Гинтэд Дундуур нь мөргөлдөж гараад тэгээд яасан. Сэлгэн суусан. Алисон бол гараад гарсан. Тэгээд тоглолтыг дуусгаагүй. Тоглолтыг дуусгаагүй. Тэгээд бүр Ливерпул руу буцсан гэж ах шиг Буцсан тий. Буцсан. Энэ чигшгийн суулгалтаар нэр тэрийг яач чи бэлтгэе марч. Нилээ олон тоглогч гинтэд буцсан. Калифиори бас гинтсэн. Кубарси байгаа Спанс Спанс. Калифиори гэсэн байсан шүү тий. Калифиори өөр юм нэлээ. Спанс Кубарси л буцсан байсан. Спанс Кубар. Калифиорч хаанах вэ? Итали шүү. Итали. За ингээд тоглолтын сүүлийн тоглолтгоо. Сүүлийн мөч. Vinicius Junior 96 баазар шот 98 хийсэн. Тий, 98. Коломбо зүгээр гайхчихсан. За ингээд тэнцээ дуслаа гэсэн чинь Vinicius ингээд хожлын гол хийсэн. Бразилад аягүй эрэхтэй ажилласан. Тэгсэн. Замдаа жоохон хаачир авцсан. Уг нь хин Неймар маань тоглох байсан. Тэгээ Неймар нөгөө нэг Дуудагдсан шүү дээ. чигшээдээ дуудагдсан байж хаад гуйны артал гимтээд тэгээ энэ удаад өнчсөн Неймар. Хөөе ийш. 6 сарын цуглуулалт дуудагдах байхаа. Манай энэ хин Винисиус ч одоо ер нь Балондорт ер нь хин өрсөлдөд яваад байгаа юм бэ гэсэн. Балондорт одоо бол тэргүй игнэнд бол Хари Кейн байна, Усман Дембеле байна. За тэгээ Мбаппе, Винисиус ч юм уу те. Иймэрхүү асуудал ер нь яригдаад яваад байна уу? Тэгээ яг мэдээж Барсагийн Рафиня байна. Тийм Ламин Ямал байна тийм ээ. Биш энэ зуны нөгөө энэ зуны Ингээд Интерээс өмсөөд байна энэ тийм. зуны нөгөө юу чинь бас нөлөөлчих юм байна те одоо нөгөө Тэгин клубын дэлхийн аврал. клубын дэлхийн аврах чинь. Нөлөө үзүүлнэ. Тодорхой хэмжээнд Гэтэ клубын гэхгүй тэр чинь юу гэж байгаа вэ одоо? клубын дэлхийн аврах. FIFA Club World Cup. Аа тийм. FIFA-гийн клубын дэлхийн аврах. Клубын дэлхийн аврах нэлээд нөлөөлчих бах те. Тийм. Их баха. Өнгөрсөн Агуулын нэлийн жинтэй нөлөөлөх бах тийм ээ. Агуулын нэлийг. Шгшгийн тэмцээнг болохоор ер нь гол Vinicius чинь- жин дарах нь аврагуудын лиг. Винисиус нэлээд удаан гол хийгээгүй байжгаад өнгөрсөн одоо Копа Америкагийн урьдчилан хэсгийн шатны гол хийснээс хойш гол хийгээгүй. Шгшээдээ юу? Тийм байна. Нэлээд удажгаар гол хийсэн байна. Хамас 5 голын дамжуулалттай боллоо. Урьдчилан шатыг бол голын дамжуулалтаар Хамас Родригес тэргүүлж байна. Ерөөсөө л энэ хүн чинь болоогүй л байх шүү. Энэ хүн ч Чинь одоо клубын дэлхийн аврах гэснээс Хамсын нөгөө клуб Лион билүү? Тэр чинь хасагдсан байл шүү дээ клубын дэлхийн аврагаас. Яац ингэ хасагдсан байлаа. Пачука клуб Лион 2 1 эзэнтэй. Аа, Тэгээ хоёулаа Мексикийн клуб. хоёулаа Мексикийн клуб. Тэгээд Тэр FIFA-гийн дүрмээр нь тийм нэг Шийдвэрлэж эзэнтэй хоёр баг чадаагүй нэг тэмцээнд хасчихсан. орж болохгүй юм байна. Тийм. Доонд нь одоо харах юу яаж байгаа гэсэн. Одоо юу яаж байгаа? Лион дав заалтан тийм. Одоо спорт арбитр лөө. Тэгээд шийдвэр нь Лионы талд гарах юм бол орно. Орохгүй байх юм Лионы бол талдаас гарч магадгүй шүү. тийм магадгүй тий. Энэ удаадаа юу? Тий. Тий.
Гэхдээ нэг улсын дээд лигийн хоёр багийг нэг хүн эзэмшиж байх магадaltaй гэдэг бол бас Мексик шүү дээ. Хоёулаа гүлэмэл. За Рафиня байна. Нэрээс Рафиня болоос Бразил болоод Барселона клубын төлөө энэ өдрөл 47 тоглолтод энэ хүн 50 гол чод байдлаар олцоод байна. Яаж юм болчиход энэ 78 минутанд нэг голд оролцож байна. Рафинягийн би нэг ярьслага уншсан саяхан. Энэ өдрөл эхлэх юм ер нь за би ч баг явах юм байна гэж бодчихсон юм. Тэгээд Ханс Флик. Тэгээ нөгөө Неко Уильямс нилээ яригдаадсан шүү дээ. Тий. Тэгээ Ханс Флик утсаар яриад ер нь бол боловсон юм лээ. Тэрнээс ер нь өөрөө бол сэтгэл санаанд явцсан. Хүн болгон ингэж асуугаадсан юм нэ. Чи явах гэж байгаа юм уу, аачих гэж байгаа яг. Ханс Фликс сайн тасгалжуулагч юм а тий. Сайн тасгалжуулагч шүү. Энэ анх Европ тавьчихсан Биелса юу? Тийм, Белса авчираад Шавиос утас зөхөж авчирсан. Лидс рүү авчираа үстэй. Бэлса Рафиньяг бол Тэгээ нөгөө Барса бүлийн дөрөв дөрөв хүлэрч хүлэрч. Лидсийг үлдээдэг штэ. Тий. Айгуу чухал тоглолтын гол доо. Тийм. За Рафиня бол үнэхээр супер. Нэрээд баллонд орсон. Хэдэн настай вэ Рафинья? Гэхдээ юу юм Өчгөрсөн шүү. гэлөө. Францын Ренд байсан штэ. Лидсээс өмнө. Тийм. Тэгэхээр ягч Белса бас биш юм байна. Тийм байна. Бэлса ихтэй дараагийн түвшинд нь гаргаж өгсөн. Манай Твиз бол шууд Вест Хэмд газардсан шүү. Тэгсэн. Жүлдүр ёрьонд. Маширано 2 нэг өдөр тий. Сүүлийн өдөр нь тий. 8 сарын 31-нд хийчихсэн хоёр шүү дээ явсан донцоор ирээд. Тэрэн шиг тийм супер даа. Хитров дээр 8 сарын 31-нд буусан гэдэг шүү дээ. За дараагийнх Уругвай, Аргентин. За. За энэ ч одоо Монтевидеод л бол. Энэ хоёр баг ирэхээ хоёр. Уругвай ч өмнөх дээр хожигдсон шүү дээ. Аргентиныг Тэгсэн. өнгөрсөн жил. Хожигдоогүй зурлыг Тий. нь дарж өгсөн. Тийм шүү дээ. Тий. Энэ удаад хэн тоглоогүй? За Биелса. За Бэлса маань нэлээд турцсан баг чинь. Тийм бай тий. Нас явсан бай, жин хайсан байна Бэлса. Тэгээд Лионел Месси тоглоогүй. Шалтгаанаас хөнгөн бэртэлд очсон. Неймар шиг юм. тоглоогүй. Санд тавьсан сууж ин тий. Бэлса. Тийм ингээс сууж идэж тэр. Тэр нөгөө юутай мөстэй хайцгнэр сууж идэг тий. Хүү тийм хадгалдаг. Лидс тахтаа л гэсэн. Селе Бэлса. Аргентин хүн. Тэгээд 2002 оны дэлхийн аварга тэмцээнд Аргентиныг өдөрдөж ороод жоох азгуутч байсан. Тий. Тэгээд Чилиг удирдсан нь бол аюу амжилттай байсан. тэгж байх уу? Чили одоо 2 удаа Конкакаф яваад. Юуны Копагийн яваад. Чили одоо яг эд үеийг бол бэлдэж өгсөн хүн шүү дээ. Тий. Марсело Бэлс одоо ингээ Уругвайд ирчихсэн болов гэж байна. Алексис Санчес, Артуро Видал нарыг гаргасан. Аргентины бүрэлдэхүүн хүмүүс хөөрхөн шинжлэхдэд байгаа маа. Одоо энэ Тиаго Алмада гэж залуу. Мелесис Young Интер Майами гэдэг те. гоо Мелесийн багаас эн чи Европ руу ирсэн санагдаад байна. Францын лиг рүү ирсэн санагдаад. 3-4 жилийн өмнө бид нар ярьж ирсэн. Тиаго Алмадаг. Одоо ингэ шиг тоглож байна. Нэгнийхээ гол. Нэг ч гэсэн энэ тоглолтын цорын ганц гол хийсэн те. Тиаго Алмада. Ер нь Ди Мариагийн тоглолтыг санагдуулаад байгаа юм да надад бол. Энэ хүн чинь 50 тоглолтын 30 хэдэн тоглолтын гол алдаагүй явж байгаа юм билээ шүү дээ. Сайхан гар уу? Тий сайхан гар тий. Сайхан гар. Бас нэг рекорд болж байгаа юм шиг лээ. Хөр хаалга хуурай манж байгаа. Сайхан гарч хаалтын үед сайн л да. Мундаг мундаг тий. Бас л багт байж хахад урд нь хамгаалж хахад бас л характертай нөхөр ахаа тий. Тий. Янз янзын марил эсрэг байгаа идэж өдөөл тий шатаагаал тий. Бас л элдвтэй гарч ирсэн. Мартинес ярьж байгаа. Тий. Эмилиано Мартинес. Сайхан гарыг хэлж байгаа. Нико Гонсалес бол авсан. За энэ Аргентин ч нэг хэсэг хаалгачгүй болчоод сайхан гарыг олж яа авчих. Нилээ мусан гэж байгаа маа. Тий. Сайхан гар гэхдээ өөрөө яг асар хөдөлмөрч яг үнд бол амар хөдөлмөрч. Арсенал дэсэн Тий, тийм. Арсеналын 3 дугаар хаалгач ирсэн шүү дээ. Тэгээд үнэхээр хөдөлмөрч гэдэг юм байлээ. Супер хөдөлмөрч. Аа. Тэгжээш одоогийн төвшөнд өрсөн. Эмилиано Мартинес. Өөрөө нөгөө ам элдв цангааш нь болдгоо болох шүү дээ. Үнэхээр хөдөлмөрч. Одоо энэ төвшөнд өрсөн бас гоё юм. За энэ цэмцэм маань тэгээд За ингэнгүүтээ. За шууд үр дүнгууд Хүсэлтэй авч байгаа. Тэг хүслэгч бас тустай байгаа. Үр дүнгуудыг харах хаваас. За сая 13 дугаар тойрог нь бол ингээд Аргентин, Бразил хоёр хоцсон. За шүнгүүтээ Одоор тоглож байгаа л юу лээ. Өглөө. Шүн. за Парагвай Чилиг Маргааш. Чилч ер нь унцлаа тий. ер нь. Маргааш өглөө супер классикотой. Маргааш үүрээр тоглолтууд нь олно тий. үүрээр Боливи, Уругвай гэж эхлээд 8-аас 4 тоглолт зэрэг юм байна. Яа, Аргентин Өглөө 8 цагаас маргааш Аргентин, Бразил. Эквадор сайн байна тий. Аргентины хожуул ер нь ирэх авчих واخ шүү. Тий. Бараг нэрхээ 3 онолтод барагдчихсан. тий. Яг баталгаажуулна гэсэн үг чинь. Ер нь бол нэрхээ 90 eur авсан байгаа тий. Эквадор сайн байгаа. Одоо ер нь бол Өмнөд Америкийн дөрвөн том баг бол Эквадор орчод байгаа үстэй. Бразил, Аргентин, Уругвай гэдэг Эквадор орчод байгаа. Эквадор одоо л тий. Колумб нь яах юм бол. Тий. Колумб, Парагвай хоёр бол бас үзэн шүү тийм ээ. Энэ ихний 6 бол энэ 6 бол ингээд бараг явчихаар харагдаж илээ. Тэгээд араас нь бол харин Венесуэл түрүүн ярьсан Боливи хоёр 7-гийн төлөө үзэж байна. За харъя. Сайнаар Боливи Нэгт тий. Боливи, Венесуэл. Нөгөө мо Чили маань Перу хоёр маань унтчаад байна л. Тий. Чил бүр. Шинэ Венесуэл нь л дэлхийн аваргад орж үзээгүй ч. Үдээгүй. Үзээгүй ганцсан. Тий. Венесуэл.
Венесуэл. үзчихээсэй тий. Соломон Рондон манай Рондон хийгээл байгаа үстэй. Хэлээл байгаа шүү. Рондон төгсд аз жаргалтайгаар зодог тайлах хаад 14 онд үнийг Венесуэл төгсөн шүү дээ. Бразилд бас дэлхийн аваргаар. Тэгээ нэлээд ирэх авах төгсчээ. Энд чинь нэг баг нь автоматар орчингууд үлдсэн нөгөө нэг 9-өөс 6 ирэх авах байхгүй. Гэхдээ яг энэ Венесуэлтэй нэг улс төрийн нөхцөл байдал нөлөөлөд идэм шиг гэх бах уу нэрээ автосэж болооч байгаа шүү дээ. Үнээрээ тийм. Үнэн л дээ. Автосэж болооч тэнд одоо хамаг түүж байгаа тийм. Ханш манш тэгээд нөгөө энэ бусад орнуудын харилцаа айгу нөлөөлөд идэм шиг байлаа яг нөгөө. Чөлөөтэй нөгөө нэг өөр бусад улс орнуудроос бэлтгэл хийж болдгоо. Тэгээд гоё дасгалжуулагч нар авчирж болдгоо. Тэр нэг социум нөлөөлөд идэм шиг. Яг Эритрийг бол тэмцээндээ оролцоод байна. Тийм айгу. Эквадор харин 5-д байсан чи эдгээр чинь ерөөсөө онооны зүрх маш бага учраас шууд Эквадор 2-лоо орцсон явж байгаа. Бразил 3-т. За ингээд явах нь. Эквадор бүр хажуугаар нь нарийн ирэх юм бол 3 асуулцсан. Нөгөө нэг тоглогч насын паспортыг буруу бүртгүүлсэн. Насын илүү буруу бичүүлсэн гээд нөгөө хоёр улсын хил дээр төрсөн үнэ. Бразил төрсөн гарахгүй. Тий. Тэгсэн чинь энэ Эквадор төрсөн гэж бүртгүүлээд тэгээ нэг тоглосноос болж 3 оноо асуулцсан. Тэгээгүйд эд 25 оноотой. Бараг Аргентинтэй зэрэгцсэн шүү дээ. Тий. Аргентинаас 3 онооны ард орж ирэх байж. За, энэ хоорондоор Төв Америкийн Төв болоод Хойд Америкийн хооронд энэ ч гоё юм байл дээ. Nations League гэж өөр нэг тэмцээн бас хажуугаар нь яваад байгаа. авч явах юм. Почетино Панам Америк Панамын тоглолт болсон. 18 онд Панам анхудаа дэлхийн аварт орсон тийм ээ? Тэгсэн. Тий. Тэгээ анхныхаа гол хийж исэн. Бөө юм болж исэн шүү дээ. Тэгсэн. Англид гэдэг үстэй. Бэлгт илүү. Англи 6-1 үстэй. Тийм билүү. Тийм лөө. За ингээд за Америк тэгээ Панамтай. За Почетино ч ерөөсөө Энэ хоёр ч одоо нөгөө улс төрийн хувьд хоорондоо нөгөө Панамын сувг мог гэж жоохон бас маргаантай байгаа. асуудалтай байгаа хоёр. Тий. За ингээд Америкийн бас нэг энэ гоё цэнгэлтгүүдийн нэг шүү дээ. Софай тий. Тэр нэг гоё цэнгэлт болсон тоглолт. Дэлхийн аваргын финалийн тоглолтыг авч магадгүй гэж гэхдээ болцсон л да энэ. финал MetLife тоглоно тий. Дээгүүрээ юм нөгөө юу шиг Clippers-ийн шинэ ордон шиг юм юу та. Битүүлээ плейтэй. Нийтдэг хаадаг тий. Янз янз бол. Нэр энэ дэлхийн аваргын финалийн тоглолт нь Америкт болно үстэй. Америкийн аль хот болох юм? MetLife чи Майами юу? Биш ээ. Үгүй хоошо. Нью Жерси. Тийм үү. Нью Жерси. 100 мянган. За 100 мянган. За ингээд Америк хөрөмгийн юу юм уу да баг акц. Бараг Нью-Йорк л гэсэн л үг байна л да. за ингээд Нью-Йоркт болох юм байна л да. Чи юу л тэгтгэр явж байгаад 94 чинь нэг яг цаг дуусч. Одоо тэр анаар сууж шít. Энийг ингэж дамжуулдаг би анхудаага баг харсан шít гэсэн үү. Шууд нэг цэнгэлтгээ хаж байгаас шууд нэг нэвтрүүлэг явж исэн юм бэлээ. Яг талбай хаяг шууд хажуугаас шít. Ямар нэг хаалт мал байхгүй. Голоогүй нийт ч юм уу? биш Waterman гэж. Одоо шууд анар дээр гүгдэж чинь. Анарын энд сууж байгаа тэр. Тэр анри Dempsey Нөгөө дээр. Sky Sports гэдэг шүү дээ. Тий. Анри ч одоо Америкт нэлээд удсан шүү дээ тий. New York Red Bulls. Тэр босоо зогссон Майк Ричардсон. Туэрес Мидоло гэж байгаа. За тэр нь Та бол миний одоо айдл шүү. За одоо шүтэн шүүгээд тэгээ анрыг энд сууж байгаагаар мэдчихсэн юм байлээ. Тэгээ гоолоор бол хонгото шууд гүгээд ирсэн. Шууд нүдэнд нарагдсан баггүй тий. Анри бэлтгэлгүй байж байгаад гайхсан уу? Тэгээ анрыг тэгсэн. Мөн камер өөр дээр нэрээ. Дараа нь тоглолт дуусаад Waterman-ыг студийн одоо тэр ширээн дээр ойр суулгаад бахан ярьслан хийлгээд Waterman өөрийнхөө өмсгөл дээр гар үсээ зураад анрыг бэлгэлээд нөгөөх нь гөөн баяр болоод өстой хөөрхөн юм бас. Энэ нэгтгэх ингээ бүр авруудын лигнийг тоглох гэж байгаа юм. Зүлгэн дээр нь ширээгээ засчаас аваад байгаа юм да. Одоо юу? Ер нь энэ үлрэл тэгээд байгаа шүү Тий, тий. Гоё ажиллаж байгаа юм аа. Тэгж болно шүү дээ. Илүү гоё тий. Гоё шүү. Зүгээр гол нь энэ л баг. Энэ байвал ер нь бүх юм боломжтой. Америк тэгээд яах юм бэ? Энэ одоо дэлхийн аваргаар хэр балагунаас өөр тоглогч ер нь байгаа үстэй. Бэлгүй Зөндөө гоё залуучууд байгаа. Тэгээд тий. Саржинтэй Саржинт доор сайн байгаа. Тимоти Виа бас байна тий. Виа байна. Виа байна. Саржинт Норвич Ситидээ сайн байгаад байгаа. Тэгээ яг хоо яг Америкийг бас яхаар ингээд бас нэг тийм орон гар юм тийм ээ. Бүрэлдэхүүнийг ороод нэг гараал. Тэгэл ер нь том одон пулисч л байгаа дээр юм. Баг яхах чинь. Яг нэг баг болох гал нэг. Нөгөө нэг Дортмундд байсан Америк маань одоо Рена байгаа. Johnny Reyna. Giovanni Reyna. Гэхдээ одоо нөгөө Ювентусын сайн ирв чинь Макини. Winston McKennie гарна шүү дээ. За нэг вагийн эндээс Гэтэл одоо цаанаас нэрийг хэлээ. Гэхдээ нөгөө нэг хин Лэндон Донован шиг Клинтон Демпси шиг тийм том од байхгүй болчихлоо. Харин Уг нь бол Пулисик хин хоёр. Johnny Reyna хоёр их найдажсэн боловч энэ хоёр бас төдийлөн тэгж гоцхоохгүй тийм ээ. Тий. Гоцхоохгүй байгаа зү.
Тэгтээс мундаг Хаалгачийн хувьд бол одоо жишээ нь Эвертны хаалгач байлаа Тим шүү дээ. Ховарчиг тий. Тим Ховард байлаа. Тоттенхэм хэн байсан шүү дээ тий. Кеслер тий. Нэг хэсэг аюул сайн хоёр хаалгач. Одоо ч нэг Тернер байна уу тий? Тернер тэр аа. Тэрнэр гал. Гайгүй хаалгачтай бас. За ингээд бүх төвүүдийг сайхан тэгээ өчигдөр шөнө л гэдэг хаа одоо өглөө Мексик Панам хоёр финалд нь тоглоод 1-1 харьцаатай тоглолт тэнцэгээр явж ер нь цаг сонгох нүдэ гэсэн чинь шүүгчийн мэдлийн цагт ингээд Мексик чөлөө цохилтоос ингээд чөлөө цохилт хийсэн чинь Панамын хөр гарч явсан бөмбөг зүгээр гараар хүрсэн. Тэгээд пенальтаас Раул Хименес пенальтаас зохиод гол хийгээд Тэгээ Америк Мексик төрүүлсэн. гүрлийн төлөө тоглоод бас хожигдсон юм шүү. Канадад хожигдсон. Канадад очигдсан. Мексик Nations League энэ өмнөх хоёрт нь Америк төрүүлсэн юм байлээ л дээ. Тэгээ анх удаага Мексик өчтөр бол өглөө төрүүлжээ гэж. За яг талд руу оръё. Маш сонин улсаас хүн онцсон байлээ. Яг талан дээр өнөөдөр Константинос Крецас грек хүүхдийг онцоллоо. Тэгээд Константинос гэдэг нэр бол бас олон алдартай нэр шүү дээ тий. Энэ ч одоо манай Ромын эзэн хаан Константин хааны нэр л яваад байна. Нэр тэрчгэр явж байгаа. Константинопол гэдэг хот байлаа гэдэг ч юм уу тий. Түүний нэрээр нэрлсэн. Тий. Олон одоо агуу Константинод байлаа. Тэгээд одоо Константинос Крецас гэдэг 10 настай хүүхдийг онцолж байна. Энэ хүүхэд грек аав ич тий. Тэгтээ Бэлэг төрсэн. Яг Бэлгийн хөлбөмбөөр тэр чигээр хүмүүцсэн. Генкийн хүүхдээ яг таймд байсан. Young Genk гэдэг одоо өсвөрийн багтанд тоглож исэн. Бэлгийн шигшээ тоглох боломж бол байсан юм. Бэлгийн энэ өсвөрийн шигшээтэй Бэлгийн шигшээ тоглосон. Өсвөрийн 17-наас 19 насны бүр 21 насны шигшээ тоглосон Бэлгийн. Тэгээ сая 2025 оны 3 дугаар сард Грекийн паспорт авсан. Тэгээ өөрөө бол за хэдийгээр би Бэлэг төрж өссөн. Одоо Бэлэгт одоо бүх юмаа авсан ч гэсэн би бол грек хүн. Тийм учраас Грекийн шигшээ тоглоно гэд тэгээ грек паспорт аваа шигшээ гэх анхныхаа дуудлагыг авсан. Эхнийгээ тоглолтод бол оролцсон. Цаашаа баруун солгоог үзэх. Тэгээ Константинос Крецас гэдэг энэ хүүхэд довтлооны агас хамгаалагч 10 тий. Довтлооны агас хамгаалагч цэвэр 10. Гэхдээ энэ элдвтэй жигүүр тоглоно, баруун зүүн жигүүр тоглоно, найруулна, цохино мундаг амт юм байлээ. Тэгээ энийг бол Бэлгийн хөлбөмбөгийн Бэлгийн нэг Jupiter Pro League штэ тий. Тэдний одоо скаутууд бол бүр энэ солгоо нөө ямаал юм ааш. Магтах үгээ олж ядчихилээ тий. Энэ Крецас. Тэгээ энэ багасаа тодорсон юм байлээ. Мундаг авьяастай гэдэг. Грекчүүч гэсэн шигшаагтай тоглоно нэстэй гэж их одоо найдаж ирсэн. Ямаал шиг хөл яваад байгаа чи. Энэ мундаг одоо энэ дамжуулж байгаа момент гаргаж байгаа, дуусгаж байгаа, шийдвэр гаргаж байгаа тий. Энийг бол юу гэж бүр цэвэр авьяас гэж хэлж илээ бүр. Цэвэр авьяасаа гэдэг. Энэ бол тэр болгон бэдэггүй мал гэсэн байлээ. Тэгэхээр супер хүүхдээ лээ. Яг го бид нар ингээд Ямаал дарагдаад байгаа болохоос одоо энэ 2007-8 оноос үнэхээр мундаг авиаснууд бол гарч ирж илээ. Тэгээ угаасаа авиас бол төрдөг шүү дээ тий. Энэ авиас төрдөг авиас бол хизээч зогсохгүй. Яг тэдгээрийн нэг нь бол ингээд Грекийн нэг хүүхдэд бол заяагдсан байна. Тэгээ Бэлэг төрж ирсэн. Тэгээ Бэлгийн бас хүүхдийн актив хөлбөмбөгийн одоо систем ч бас залуучуудыг бас маш сайн тортож чаддаг. Бас мундаг байгаад байгаа. Тэгээд тэр нөгөө нэг ингээд системээр явсан учраас хөлбөмбөгийн маш сайн одоо боловсрол эзэмшээ явж байна. Энэ Европын багууд бол бүгд араас нь одоо нөгөө нэг яатсан тий шүлсээ гоожуулсан бүгдээрээ дагаа явж байна. Томчууд бүгдээрээ. Тэгээ одоо Генкийг яах вэ хүүгээл одоо ярьж байгаа. За тэгээд энэ хүүхэд бас хамгийн том давуу талуудын нэг нь бол юу юм бэ лээ яг нөгөө нэг яг ингээд одоо аав ээжийн одоо гэр бүлийн одоо хүмүүжил сайтай тийм учраас нөгөө нэг маш сайн төвлөрч чадж байгаа юм байлээ. Бүр 15 наснда нөхөд тодорсон. Тэгээд өнгөрсөн жил болохоор Бэлгийн нэгдүгээр лиг тоглосон. Тэгсэн ч гэсэн хичээлдээ явж байгаа, гэрийн даалгавраа хийж байгаа. Тийм маш том бэлтгэлээ дасалахгүй тийм бүх юмыг яг ном журмаар нь хийж явж байгаа хүүхд юм байна. Хойн зохион байгуул томц сайн. Тийм учраас Европын том багуудын анхаарлыг бол их татаж байна. Манчестер Юнайтед бол нэлээд эрчимтэй сонирхож байна. Гэхдээ Константинос Крецас одоо дараагийн түвшиндээ хөгжих багтаа очиосоо гэж бодож байна. Хаач идэв тийм ээ. Шууд одоо тэгж том газар Одоо Лайпциг ч үед юм. Лайпциг ч юм уу. За эсвэл юу ч хийдин тийм ээ. Одоо Нидерланд ч байдаг юм уу? Эсвэл Брайтон ч юм уу те одоо сүүл тарахад бол те Брентфорд ч юм уу те яг одоо сүүл харж байгаараас тийм Борнмут ч юм уу ийм одоо тийм сайн багт очиосоо гэж бодож байна. Тэгээд Европын топод бол бүгдээрээ энэ Константинос Крецас гэдэг хүүхдийг анхааралтай ажиглаж байна. Тэгээд Грекийн хөлбөмбөгийнхэн бас ингэж бичиж байна. За энэ Константинос Крецас болвол те Константин хаан мэд Грекийн хөлбөмбөгийг дараагийн үеүүдэд авч явах хаан юм а гэж хэлсэн байна. Тэгээд яаж ийм нэхэр Грекийн шигшээ сая Шотландын шигшээ хийсэн тоглолтод гарсан гарааны бүрэлдэхүүний дундаж нас нь 23 нас байсан байна.
23 хунаас. Тэгээд ерөөсө грекийн хөлбөмбөгийнхэн бол манай дараагийн алтан үе ирж байна гэж ярьж байна. Тэгээ энэ дараагийн алтан үеийн хаана нь бол Константин буюу Константинос Крецис гэж хэлж Тэгээ байгаа. нөгөө нэг хааны Константин хааны нэртэй ижил нэртэй юм байна тий. Тэгээд одоо чинь манай LeBron James чинь бол нөгөө King James-тэй ижил нэртэй учраас хүмүүс нөгөө спортын тайлбарлагч шууд King James гэж явуулсан шүү дээ. Нөгөө түүхэнд байдаг агуу King James-тэй ижилхэн нэртэй болохоор. Тэнгүү тэрнтэй адилхан одоо энэ Константин чинь агуу хаантай ижилхэн нэртэй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо мэдгүй одоо бид нар 10 жилийн дараа King Константин гэж яриад сууж байгааг л үсэхгүй. Грек юу нэг 28 оны еврод захиур хагалж магадгүй. Тий. Одоо энэ 26 оны дэлхийн авч гэсэн ихэнх авах магадлал өндөртэй. Яг ихэ авсан чи шууд бас нөлөө үзүүлэх хэцүү байх л та. Тий. Одоо мундаг Нөлөө Англи хөтсөн шүү дээ. Гүрж 10 Эмблит тий. тэгсэн тий. 17 хүүхдийг авч тэгж хаамаа гэхэр чинь жоохон хийв. Гэхдээ нэр нь адилхан болохоор тэгчихэж байгаа. Тэгээ яг та энэ ерөөсөө ингээд итгэл ихчгэр чи бас ингээд хүүхдчтэй. За грекээс гоё тоглогчнаас байна тий. Гэхдээ ер нь грекийн хөлбөмбөгийн түүхэний юм техниктэй тоглогч ер нь одоо за Карагунас ер нь жоохон техниктэй байсан уу? Карагунасаас орно тий. Тий. За тэгээд Салтангидс ер нь жоохон техниктэй байсан уу? Гайгүй дорндоо тий. Тий. Ер нь Карагунас ер нь бол ховор тий. Ер нь бол яг стандарт тоглогч нар шүү дээ. За ийм аяж гарч ирж байна. Өстой амар амтан байна. Сая би бичлэгийн өчтөр нэг хальт гүйлгээ харсан юм. Бас яг үзсэн чинь бол шал өөр юм. За та гуравтаа маш баярлалаа. За энэ 7 хоног бол бас клубын хөлбөмбөгүүд маань эргээд ирж байгаа. Премьер лиг байхгүй. Премьер лиг яагаад байхгүй гэхээр Жексэн хүлээж байна. Жексэн хийж байгаа. FA Cup-ын шүгэн 8 байгаа энэ 7 хоног. Тэгэхгүй бол Жексэнгүүгээр тоглохоор манайх болохгүй байна. Болохгүй байна. Болохгүй байна. 7 хоног хүлээлгэлээ шүү. Тэгээ Жексэнг эртэл нь Премьер лиг зогсоосон. Тэнийг албан хүлээж байгаа юм. За, Fulham Crystal Palace-тай Бямгаргийн орой 20 цаг 15 минут. Хувийг Премьер лигт гисэн бичиг болсон. Brighton Nottingham-тай, Preston North End Aston Villa-тай, Bournemouth Manchester City-тэй тус энэ 7 хоног бол амралтын өдрүүдээр шүгэн 8-ын тоглолтууд явах нэ. Бундслиг бол явдгаараа явна. Бусад лигийн тоглолтууд явдгаараа явна. Наполи, Миланы тоглолт бол Бямгаргийн орой бол байж байгаа юм байна. Гих мэтчлэн. За тэгээд эх 7 хоног шууд аврал хэлэх баха. Үгүй тэрний дараа. Тэрний дараа юм гэлээ. За, нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр сайн сайхныг санхүүжүүлнэ ураатай. Голомт банк нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр өөрийн бараг сэрээ Tiger брэнд ажиллаж байгаа бол хатаатай. Та бүхэнд маш баярлалаа. Хамт байсан үзэгчтэй ч гэсэн маш их баярлалаа. Эх 7 хоног чин дугаараараа эргээд уулзъя. Баяр та.